Шинжлэх ухаан тань мэдхийн од мөндөр сувг үзэг сонсогчдод сайн сайхны хүсэн мэдчилж байна. Аадрайнер нэвтрүүлэг эхлэхэд бэлэн боллоо. Та бүхэн нэвтрүүлгээ NTV телевиз болон од мөндөр радио 83.3 107 гэсэн хост төлөвнөр хүлээ авч сонсож байна. Энэ удаагийн нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар MCS Coca-Cola, за мөн гайхалтай амьдралын үргэлжлэл урайтай Garden City House хотхон хамтран ажиллаж байна. За студид Гансүх Цэнгэл ойрноор бэлэн болсон байна. Өнөөдрийн сэдэв бол 20-оос хитэн. За 1911 он. За 1911 он гэхээр манай сонсогчид бүгдээрээ мэдж байгаа байх л та. 11 оны 12 дугаар сарын 29-нд олон оргигдсон Богдхаант Монгол улсыг зарласан байдаг. Үндэсний тусгай тогтнолын өдөр гэж хэлж болох юм. За тэгээ энэ өдөр биш зүгээр энэ жилийн өдөр буюу 1911 онд хуучнаар энэ Сайн Оюун хаан аймгийн Үеизэн гүний хошуу гэж байгаа. Энийг болохоор одоогоор болохоор Завхан аймгийн Алдар хаан сум гэж ойлгож болно. За Алдар хаан суманд болохоор өртөө улаач хэмээх донорын гэр бүл гэж байгаа юм. Тэгэхээр өртөө улаач нь юу хийдин гэхээр манжийн одоо хааны иргэшэлд байсан тэр үед одоо ингээд одоо орон нутагт байгаа хүмүүсийн мэдээ юм хумыг дамжуулдаг юм одоо эрхтэй нэг юм газар байх юм. Тэр газар одоо нэг хүн албаачхан л да. Тэгээ тэрийг нь тойроод бас юм ардууд байдаг. Нэг юм баг гэх юм уу нэг юм жижигхэн одоо нэг юм хідэн айлууд байдаг. Тэгээ мэдээ хэдэд дамжуулдаг ийм газар байхгүй. За энд нь болохоор донор гэдэг айлах амьдарч байгаа. Тэгээ донорынх болохоор нэг охинтой байжгаад араас нэг хүүтэй болсон нь намдаггүй. За тэгээ намдаггүй дөнгөж төрөөд удаагүйч байлаа. Тэгээ мэдээж нөгөө хөдөө байгаа хүн учраас те ээж аавда адуу маланд нь туслаад юм уу эсвэл хонь урганд туслаад ингээл хөдөөний айлын хүүхэд юу хийдэг вэ? Яг л тиймэр хүмүүс байж байгаа. За аав донорынх нь хувьд болохоор нутгийнхаа энэ мэжид дорж тэгээ чойдог гэдэг хүмүүсээр энэ хүүдээ бас энэ бичиг ном үсэг заалгая гэдэг. Тэгээ хүсэл тавьж яагаад гэртээ аваачаад ингээд үсэг ном заалгасан байдаг. Ерөнхийдөө бол аль аль нь бас нэг уншихтай бичгтэй болгоод л дөртөө болгоод л үлдээсэн байгаа юм л да. За тэгээ хүү болохоор аав ээжтэйгээ хамтдаа эргээд нутаг руугаа Өвөр хангай аймгийн одоо Тарагт сум гэж ярьдаг. Тэгээ Тарагт сум руу одоо айлаараа нүүсэн байдаг. Яагаад гэж юм гэхээр 1911 он гээд ингээд ерөнхийдөө 11 оноос өмнө аав нь тэнд амьдардаг гэр бүлээр амьдардаг байж идэл тэгээ одоо нөгөө олон оргидсон Богдхаант Монгол улс маань тусгай тогтнолоо зарлаад ингэчихлээр одоо манжийн иргэшээлээс гарч ийнэ гэсэн үг байхгүй. Тэгэхээр нөгөө өртөө улаач нарыг заавал ингэж нэг юм бөөнөрөө байх шаардлага байхгүй. Тэнд байгаа айлуудыг нутаг нутгаараа буцааж явах үед л Өвөр хангай аймгийн Тарагт сум руугаа буцаж таарж байгаа эднийх. Тэгээд ер нь бол хүүгээс гадна бас доошогоо дүүнэр нь төрж байгаа. Тэгээ хүү бол мэдээж эрэгтэй бай, аль эрэгтэй хөвгт айлын том эрэгтэй хөвгт учраас ээж аавынхаа хөдөөний ажил төрөл туслаад л те ингэж байжгаад 1924 онтоос олгож байгаа юм. За ингэхэд бол нэг 13 орчим настай болчихж байгаа юм л да. Ингэж байжгаад Монголын хувьсгал залуучуудын эвлэлийн гишүүн болж илсэж байгаа. Тэгэхээр 24 он гэхээр чинь 21 онд нэг ардын хувьсгал болчихсон тий. Түүнээс хойш Монголын хувьсгал залуучуудын эвлэл нэлээд одоо нэг залуучуудаа илсүүлж мэсүүлээд хүчтэй байж байгаа үе юм байна л да. За тэгээд гишүүнээр илснээс хойш 14 настай болохдоо бол одоо Арва хэрийн хошуу гэдэг одоо Өвөр хангай аймгийн төвөж Арва хэр гэдэг шүү дээ тий. Тэгэхээр тэр авиас юм шиг. Арва хэрийн хошуунаас Монголын хувьсгал залуучуудын эвлэлийн их хурлын төлөөлөгчөөр сонгогдоод Улаанбаатарт ирж ардын засгийн анхны дунд сургуульд элсэн сурсах урилга авсан гэж. За тэгэхээр хүүгийн хувьд бол нэлээд бас нөгөө нэг одоо анги дотроосоо тий хүний нүдэнд өртчдөг. За нэг сургууль боллоо гэхэд одоо сурлагаараа ч юм уу тий ингээд сонгогдчдөг л хүүхэд байж л тий. За тэгээ ардын хувьсгал ялснаас хойш одоо Монгол улсын хувьд болохоор одоо гадаад орнуудтай харилцах энэ бодлогоо ерөнхийдөө урд өмнөхөөс арай өөрөөр харж эхэлж байгаа. Одоо бид нар зөвхөн одоо Орос гэдэг юм уу эсвэл зөвхөн Уршаага Хятад гэдэг юм ийм хоёр оронтой хөрш байгаас гадна ер нь цаашаага бодлогоороо ийм дараагийн улсуудтай хамтрах ёстой байна. 3 дахь 4 дахь хөршүүдтэйгээ хамтрах ёстой байна гэд хайж эхэлж байгаа байхгүй. За тэгээд энэ дундаа нэгэн шин алхам хийж байгаа нь одоо хүүхэд залуучуудыгаа бага насны хүүхдүүдээ те сурч мэдэх боловсрох тийм ирээдүйтэй хүүхдүүдээ барууны оронд сургаж боловсролын үр шимийг хүртээмээр байна гэдэг ийм санал гарч иж байгаа. За тэгээ барууны оронд хүүхдүүдэд сургана гэдэг нь бол одоо энэ улсын хувьд те Монгол улсын хувьд анх удаага хийж байгаа зүйл нь. Тэгээд нөгөө нэг мэдээж Орос улстай те тэгээд удаас ингээ харилцаад байгаад идэг. Тэгсэн чинь цаашаага дахиад барууны одоо хөрөнгөтний оронтой харьцах ийм юм эхлэх гээд нь шүү дээ. За ямар ч сан тэр үеийн одоо өдөртөгчд бол зоримог шийдвэр гаргаад энэ нь бол ирээдүйд хэрэгтэй гэд барууны тэр хөрөнгөтний орон руу хүүхдүүдэд сургахад төлөвлөж байгаа. За улмаар одоо өрнөд рүү хүүхдүүд сурахаар явуулах саналыг Ардын засгийн газрын 1925 оны 42 дугаар хуралдаанаар баталж дэмжснээр эхний ээлжинд хөрөнгөтөн орныг зорих 35 хүүхдийн эрэлт гарсан байна. За тэгэхээр одоо энэ 35 хүүхд бол
одоо нам төрийн ч бай, улсын ч бай нэлээд том ажлын хамгийн анхных нь гэсэн үг. Тэгээд бас эрсдэлтэй. Тэгээд энэ 35 хүүхдийг явуулаад сургаад юм мэдүүлээд чадчих юм бол те одоо байгаа мэдлэг чадвар дээр одоо барууны дээр хөрөнгөтний орны бас сурсан мэдлэг чадвар нэмэгдэнэ л гэж болно. Өвгүүд маань хараад байгаа байхгүй. За тэгээд явуулахдаа тэр 35 хүүхдийг сонгож авах оруулж байгаа. Тэгээд сонгож шалгалтыг яаж явуулах вэ гэхээр одоо анхны дунд сургууль гэдэг манай хүний сурж байгаа сургууль шүү дээ тий. Тэр сургуулиас эхлээд мэрэгжлийн ихтэй сургуулаарч бас давхар явуулаад. Тэгэхээр нас хамаарахгүй гэсэн үг байхгүй. Тэгээ улмаар сурлага, сахилах сайтай хэдэн зуун хүүхдээс за сонгон шалралт явуулсараад ингээд авж байгаа. За аюур зан, Баатар синг, Бавуу, Бадарч, Базар нэм, Батцөх, Гомч ав, Дорж сүрэн, Дугарж ав, Лувсан дандан гэх мэтлээ ингээд хүмүүсийн нэр явсаар хагаад тэгээд намдаггүй энд нь орчиж байгаа байхгүй юу. Тэгээ яг хөө энэ хүүхдүүдийнх нь дийлэнх нь 14 насны хүүхдүүд байж таарсан юм байна. Тэгээ энэ эхний 35 хүүхдийг ерөөхдөө шалгаруулж авчаад тэр дунд нь намдаггүй тэнцчээд байдаг. За тэгээд ер нь бол одоо эвлэлийн төв хороо гэж байдаг л да. Эвлэлийн төв хорооны гишүүд нь ирээд хүүхдүүдийг гаргаж өгөхдөө нэг бүрчлэн даган мөрдөх бичиг гардуулж байгаа тэр хүүхдүүдэд. За юу хийж болох юм, юу хийж болохгүй гэх мэтлэн тий. Тэр орны ямар нэгэн анги намын чанарт байгууллагад орж үл болно. Тэ орж болохгүй шүү. Тийм намын юмтай холбоотой байгууллага байх юм бол ерөөсөө элсэж болохгүй шүү. Хүүхдүүд л болсон хойно. Ингээд онцгойлон захиа зааж илээ явуулж байгаа. Тэгэхээр нөгөө хэрвээ тэгээд одоо нам үзэл суртал тиймэрхүү юмд нь орчих юм бол Монгол улсын хувьд одоо зөвлөлт улстай тий ингээд харилцаатай байгаад идэг гэт хүүхдүүдэд энэ зургаа тэд нар ингээд нам мамаар хүмүүжээд хөрөнгөтэй орны юм сураад ирэх юм бол айгүйх эрсдэлтэй гэдгийг мэдээд юм. Явхаас өмнө сайн үтэж хэлж өгч байгаа гэсэн үг. За тэгээ хүүхдүүдийг явуулсан эхний 35 хүүхэд одоо Монгол улсын хилийн дэсийг алхаж байгаа юм. Ингээд баруун руу одоо энэ эхлээд хоошоо яваад Алтан булгаар ороод Алтан булгаас одоо тэгэл газраар явсараад одоо юу гэдэг Ирхүү Москва гэж явж байгаа тэндээсээ явсараад хаашаа Герман руу очиж байгаа байхгүй. За тэгээ Германд сурсан анхны 35 гэдэг энэ нэр бол одоо явах болсон цагаас нь ахуулаад явсан цаг те ирсэн цаг хүртэл нь ер нь бүгдэнд нь дагалдаж явна л да. Герман руу явсан анхны 35 гэдэг. За тэгээ хүүхдүүд очсон эхлээд бол нөгөө хилний бэлтгэл гэдэг штэ те нэг хилний бэлтгэл шиг юмд суугаад эхлэхгүй юу. Тэгээд төд удалгүй яг тэр намар нь Дашторжийн нацагт орж Дамдны Пагамд улам Санжаа, Баточир Баваасан, Цэдэн дамб, Гомжав, Бадамжав нарын 8 сурагчийг нэмж илгээж хараас нь. Тэгэхээр одоо жишээлбэл энэ Пагамд улмын хувьд чинь 1900 4-5 оны өмнө намдаггүй болохоор чи 11 оноо гэхээр одоо тэр өмнө явсан 14 настай байсан хүүхдүүдээс даруй нэг 5 6 ах их хүмүүс 8 хүн очиж байгаа байхгүй. Тэгээ эдгээр маань нэг дорой байгаад нэг жил хэлний бэлтгэлдээ сураад тэгээд Герман улсын дунд сургууль гэдэг. Тэрний 3 дугаар ангиас нь эхлүүлээд хэлний бэлтгэд нэг жил сурсан байгаа. 1926-аас 1927 онд. За тэгээд 27-оос 29 онд болохоор 16 настай байж байхдаа энэ Герман улсын Вихерсдорф гинэ ийм сургуульд ороод нацагт орж Пагамд улам Сэдэд, Намхай цэрэн, Сэр ханд, Бадарч, Гомд, Цэвэ нарын нөхдийн хамт суралцсан. Тус сургуулийн коммунист залуучуудын холбооны гишүүн болсон байсан. За тэгээ ер нь одоо энэ сургуультай ингээд сураад ингээд байж идэл 3 жил гаруй суралцаад гэж байгаа. Тэгээ дүүргээд тэгсэн чинь Эд барааны техникум гэж бас байна л да. Тэгээ энэ техникумд нь бас ороод сураад 2 сар гарan суралцж ирсэн юм намдаггүй. Тэгээ үжсэн чинь Монгол руу дуудагдчихж байгаа 1929 онд. За тэгээ яагаад Монгол руу дуудагдчих нь гэхээр 1930-аад оны сүүлчээр Европ улс даяар төрийн нөхцөл байдал хүндэрч за шинэ фашист үзэлтнүүд давмгайлсан буюу үүнтэй зэрэгцээд Гитлерийн одоо үндэсний социалист нам засгийн эрхэнд гарцсан. За тэгээд Гитлерийн хувьд болохоор одоо ингээд тэр үзэл сурталаараа тий ямар яргалуудыг үйлдэж исэн бэ гэдгийг манайхан мэдэн шүү дээ. Ерөнхийдөө тэр байдал ингээд бүрдээд эхэлсэн гэсэн үг. Тэгсэн чинь энэ үед болохоор манай Монголд байгаа энэ тухайн үеийн нам төрийн эрхийг давхар атгаж исэн. Тэгээд Монголын энэ төрд чинь бас ингээд гараа шургуулсан байсан. Олон улсын коммунист элчингийн байгууллага гэж байгаа байхгүй. Тэр элчингийн байгууллагаас тэгээд дээрээс нь зөвлөлт холбоот улсын зүгээс одоо нууц тогтоолоор Монголын 42 хүүхэд баруунд суралцж байгаа. Тэрийг зөвлөлт холбоот улсын хувьд төвчж босшгүй зүйл юм аа. Тиймээс хөрөнгөтний онол үзлээ зэвсгэлдэж байгаа тэр хүүхдүүдийг эргүүлэн татгсан шийдвэр ирээд тэгээ Монголын нам засгийн удирдлагуудад тулгацсан баг. Тэгэхээр нөгөө хүүхдүүдээ барууны орн руу явуулаад юм сургаад мэдүүлээд ингээд авъя гэж хэлсэн чинь одоо ийм байж болохгүй гэж зөвлөлт холбоот улсын зүгээс тулгаж байгаа байхгүй дээ. Уднаа хүүхдүүдэд яаралтай татаа гэдэг. За яг энээс болоод одоо тэр 29 онд хүүхдүүдийг бүгдийг татж байгаа байхгүй. За тэр хүүхдүүдийн хувьд болохоор уул нь явхад бол одоо маш гоё ирээдүйтэй, гэрэлтэй, сайхан тийм зоримог гоё явж исэн боловч эрэхтэй бол бүр тэндээсээ шал ондоо ирдэг. Яваад нэг ингээд 3 4 жилийн хугацаа өнгөрсөн боловч тэр хооронд нь ард нь нийгэм тэр хаяараа өөрчлөгддөг. Тэгээд
одоо нэг өсөндөө хүмүүсийн одоо тархийг байж болох хэмжээг нь угаацсан гэсэн үг байхгүй. Барууны орн тэр хөрөнгөтний орн гэдэг чинь ийм гэдэг хүмүүст үзэл сурталыг суулгаад тэгсэн чинь нөгөөтгөнд нь манай монголчууд тэр хаяараа автцсан. За мэдээж нэг хэдэн мундаг сэхэтнүүд ч юм уу өдөрлгүүд нь мэджил байсан баг. Гэхдээ нийтээрээ зүгээр гудамд гараал харахад те Германыг үздэггүй. Тэр одоо хөрөнгөтний орны үзэл сурталыг үздэггүй. Тийшээ яваад ирсэн хүнтэй ойртдөгчгүй. Тэгээ гудам модомд явж байхад нь чулуун молгоо шидэн ингээд бүр үзхийн аргагүй ийм үзэл суртал автцсан байгаа үед нөгөө нэг одоо 42 хүүхэд чинь ирж байгаа байхгүй. Тэгээ ерөөсөө чи яваад нэг 17 8 настай 13 таа яваад 14 таа яваад нэг 17 8 настай гэсэн 4 5 жилийн өмнө дараал ирсэн байхгүй. Тэгээ ирлээ гэхэд нийгэм тэр хаяар юм болцсон байсан. Тэр жоохон хүүхдүүдийн чинь хүн болгон муухагаар хараад эхэлсэн. Ийм уу байхгүй. За тэгээд энэ Германд суралцж байсан. Германаас суралцж байхад зарим нэг хүүхдүүдийн хувьд цаашаа нэг Франц руу бас суралцсан юм байл. Тэгээд тэр хүүхдүүд эцсэн бүгднийг эх орнолоо татсан. Уул нь бол эх орондоо барууны боловсролын үрийг тарих гэж дэлхийд хөл нийлүүлэн алах том зорилготой өрнөдөж зорьсон энэ хүүхдүүд те эдмийн аянаас эх орондоо ирэхдээ нохоон доог болж те хүүхд нохоон доог болж хувирж байгаа байхгүй. За тэгээд ирээд нөгөө бид нар өмнөх одоо дамтны пагам дулумгаа нэвтрүүлэгдсэн хэлж байсан. Яг ирээд ямар нийгэм ухтаж авсан. Тэгэл 90 тэр залуучууд чинь бүгдээрээ уулна мэрэгжилтэй хилтэй байгаад идэг. Одоо сургууль нэтэр юмд ажлыг гэхээр сургуульд авдаг. Тэгээд нөгөө дээрэс нь ямар нэгэн ажил төрөл хий, яаман доорой гэдэг юм. Одоо тийч нэг боловсролын хилцэж гэж байгаа шүү дээ. Гадаад руу сургууль яваад ирсэн. Одоо би энд сураад өрөөд ирлээ. Одоо би хаана ажиллах вэ гэдээ ирдэг. Тэндээс нь уулна хуваарлдаг. Тэр газар маз нь очихлоор ямар ч ажил төрөлд хуваарлахгүй. Тэгэл ерөөсөө эмгтээчүүд нь бол бүр ямар ч арга байхгүй. Тэгээ гэртээ байна. Одоо тэгээ хоолундаа хийдэг юм уу хүүхднээ харддаг юм ингээ яах ёстой энэ тэгэл ямар ч ажилгүй. Нөгөө ирчүүд хөвгүүдийн хувьд болохоор мэдээж арга хэрэг тийжих гээл те хар бор ажил. Одоо хаана л юу байдгийг тэр болгон зарагдаал ингээл явж байгаа гэсэн. Тэгэл тэдний чинь бөөнөрөө явахаар нь нөгөө нэг 34 те нөгөө 35 нэг Герман явсан хэдэн хөрөнгөтний хэдгэнэ тэргээл тэгэл үздэг байнга ингэж идэг. Тэгээд одоо нацаг дэрж байгаа хувьд болохоор бас нэг бичээчээр ажиллах гал үзээл энэ хоорондоо ч бас унж усаад зөндөөл юм үтсэн гэдэг. Тэрнтэй адилхан намдаггүй хувьд гэсэндээ нилээн бас унж усаад ингэ явж байгаа. Яг хөө тэгээ ингэж явж байхдаа Улаанбаатарт байгаа нөгөө дунд сургууль гэдэг байгаа шүү дээ. Өөрөө ирээд сурж исэн те. Баг багт ирээд сурж исэн. Тэгээ тэр сургуультай хүсэлт мүсэл тавьсан юм аа яасан. Ингэж явж байгаа тэр сургуультай багшлах нэг жоохон ирэх болж авч байгаа байхгүй. Тэгээ дөнгөж багшаар ажиллаад. За тэгээ 1930 он гэж яхад манай энэ арт кино театр баригдсан байсан юм байна. Баригдчихсэн юм. Тэгсэн чинь тэр оныхоо намар нь зөвлөлт Оросоос өргөдөн ирсэн мэрэгжилтэн Ефремов гэж хүн байгаа юм л та. Энэ Ефремов гэдэг хүнтэй танилцаад цэнгэлдэх хүрээлэнд жүжигчнэр орсон гэдэг. За тэгээд Ефремов гэдэг энэ хүн бол одоо манай Монголын энэ соёл урлагийн түүхэн дээрх нэр нь гарч ирээд идэг. За ийм Оросын мэрэгчлэлтэн байдаг. Тэгээд тэр хүнтэй театр гэдэг юм уу те иймэрхүү зүйл мүлэр хүмүүсийг ойтож ингээд юм сурж авсан байдаг. Тэгээд тэр хүнтэй танилцж байгаад ямар ч жүжигчин болсон байх. За тэгээд театрын төр сургууль байгуулагдсан байсан. Тэнд нь болохоор одоо 10 сараас гэгэрөх яамны харьяа бас ийм лам нарын бэлтгэх сургууль гэж давхар байгаад байгаа. Тэгээд тэн дээр нь манай хүмүүс газар зөө латин үсгийн хичээлийг зааж эхэлж байгаа. За энд ягаад латин үсэг орж ирж байгаа гэхэлэр одоо манай Монгол улсын одоо монгол бичиг гэдэг зүйлийг те одоо өөр ингээд дэлхийн нийтийн ашигладаг хэлээр солино. За тэгээ монгол бичгээр чи ингээд ном сонин гаргахад хэцүү байна. Тэгэхээр нийтийн ашигладаг тийм хэвлэмэл бар буюу одоо сонин сэтгүүл хэвлэхэд бэлэн байдаг тэр одоо үсэг мүсгтэй барыг чин маш үнэтэй гадаадад хийлэгдэг. Тэрийг хийлгээд авчихаа хэцүү мэцүүгээс хараад нэг хэсэг манайхан бас бичиг үсэг хайгаад үзэх юм бол 30-аад оны үеийн тийм зураг мурган дээр юм латин үсгэд орж ирээд байдаг. Одоо H үсэг мүсэг те H үсгийг хээгээр ашиглаад тэгсэрнээс кириллээр бичсэн. Тэгээ монгол бичгнээс яг ингээд латин руу ороод тэгээ латиныг ашиглана гэжсэн болоод монгол бичиг тэгснэ кирилл үсэг зохиох мохоох гэдэг ч юм уу 40-д оны цэнийг дамжин сургуулийн кирилл үсэг зохиож байгаа. Тэр үед ороод идэг учраас юм бичиг үсгийн хувьд ингээд жоохон алдаа байгаад байдаг. Тэгээд энэ үед чинь яг нөгөө кирилл үсгэж мэддэг те цагаатлагоос мэддэг монгол бичгэж мэддэг энэ хүмүүс ч юм болохоор монгол бичиг дээр байгаа ном зохиол үг гэдэг юм уу тэрийг кирилл үс рүүгээ буулгах мэтлээ хамгийн хүнд ажлыг авч яваа ийм хүмүүс байхгүй. За тэгээд энэ лам нарын бэлтгэл сургуульд латин үсэг газар зүйн хичээл зааж байгаа. За тэгээд үжиглээ энэ улсын төв театр гэж байна л да. За улсын төв театрт болохоор манай хүн жүжиглэн хийгээдсэн шүү дээ те жүжигчнэр орох боломж ороод 8 сарын 15-нд жүжигчнэр орж байгаа. Тэгээд энэ жүжигчнэр орсон байжсэн чинь 11 сарын 12-нд нь одоо бидний мэдих энэ эс буян нэмэх гэж мундаг ирэх юм байдаг. Сонон балжирын буян нэмэхгүй. Тэгэхээр буян нэмэхгүй одоо үнэн гэдэг нэртэй тийм жүжиг байсан юм байл та. Тэгээд тэрийг нь болохоор Орос найруулагч ирээд найруулагч ажлаа тавьж исэн юм байна. Тэгсэн чинь манай намдаггүй тэнд ороод жоохон байхтай тий. Тэгээд боолынх нь дүр тоглоод ингээд тайзан дээр гараад жүжигчин хийгээ явж байгаа байхгүй улсын төв театрт. За тэгээд энэ хоорондоо нэгэн эмэгтэйтэй ханилан суудаг.
лам гэд энэ бүсгүүдээ ханилаад дөнгөж ихнэр нь бас бие давхар болоод ингээ байжсэн чинь яг 1932 оны 5 дугаар сарын 16-нд доо яамнаас одоо хүмүүс ирээд баривчилж байгаа Намдугайг. Яагаад баривчилж байгаа гэхээр яг тэрний өмнө нөгөө нэг буян нэмэх гэдэг шүү дээ, тий. Сонирмолжийн буян нэмэх гэдэг. Энэ хүнийг бас баривчилсан. Дээрээс нь Дашторжийн нацад оржийг бас барьсан байсан үе. Яг 32 онд барьж байгаа байхгүй. Тэгээ энэ хүмүүст яагаад барьсан гэсэн чинь улс төрийн гэмт хэрэгт гүтгэжсэн. Яагаад юм гэхэлэр одоо манайхан интернетээс хаагаад үзэх юм бол манай найруулагч гэсэн зураг нь олдох юм бол анхны шинэ жилийг тэмдэглэж байгаа зураг гэж алдтай зураг байдаг л да. Энэ болохоор 1931-ээс 1932 онд шилжих шинэ жилийг 12 дугаар сарын 31-ний өдөр нэг хэсэг бүлэг залуучууд тэмдэглэж байгаа тийм гэрэл зураг байдаг байхгүй. Тэгээ тэр зурган дээр болохоор Дашторжийн насгад орж байдаг. За тэгээд Намдахгүй байдаг. Эдгээр маань яасан юм бэ гэхэлэр нөгөө жохон 13 14 настай хүүхдүүд тэнд яваад ингээд 4-5 жил байцсан те. Тэгээ тэнд чинь нөгөө нэг шууд өөрөөрөө тэр юмуудыг ингээд хүлээж авахд айгүй хурдтай хүлээж авдаг тэр хүүхдүүд маань. Тэгээд тэнд очисон чинь гоё одоо нөгөө нэг шинэ жил гэж тэмдэглээд л те ийм юм тэмдэглээд байхгүй юу. Тэгээд тэрийг үзэж харчаад тэгээд ирдсэн байгаа. Тэгээд ирдсэн байж байгаад эхэндээ бол эхний хэдэн жил бол ерөөсөө хоорондоо уулзч чадахгүй хамт явахаар л одоо ингээл бөөрлүүлээл те муу мухаа хэлүүлээл оруулаад иддэг гэсэн чи яаж ч уулзч чадахгүй. Тэгж байж байгаад 31-ээс 32 онд шилжих тэр шинэ жилийг тэмдэглэсэн. Гэсэн тэмдэглэснийхэн зураг нь дарагдсан. Тэр зурагных нь ард доо яамд болохоор ийм матаас хөхтэй бичиг очиж байгаа. За нийтдээ 12 хүн байгаа. Энэ 12 хүн Манжгаа улсын 1 жилийн ойг тэмдэглэн тэгээд тайж нацагт оржийн банкетыг хийж байгаа маа гэдэг ийм зохиомл үгтэй хэрэгээр доо ямд мэдээ очичихгүй юу. Одоо матаас очиж гэсэн. Тэгээд тайж гэж байгаагийн учир нь болохоор мэдээж Дашторжийн нацагт орж маань те Батмөгт Аян хааны 14 дугаар үе гэрсэн чалаар хүн тайжийн одоо удмын хүн гэдгээрээ одоо хуучны дээр тайж гэдэг цолтой буюу феодал гэж нэрлэгдэж явчихж байгаа. Тэгээ нацагт оржийн хувьд болохоор Герман руу яваад исэн хөрөнгөтөн тэгсэрнээс ирээд ингээ байж хат нүртэл тайж гэдэг тэгээ хуучны дээр хар феодал одоо тэгэл суртал ухуулга гэдэг үзэл нь болохоор яаж явдгийг гэхээр хуучны дээр ноёдууд чинь ингээл хамаагийн төрөнгийг авдаг байсан, ард түмнийг даралдаг байсан гэдэг ингээд ер нь тайж нарыг их муухай гэд харуулад ингэсэн. Тэрнтэй холбож байгаа. Тэгээ дээрэс нь 32 онд чинь болохоор Манжгаа улсыг одоо хятадын зүүн хойг те энэ дээр чинь японочууд байгуулж байгаа шүү дээ. Тэгээ японочд байгуулад Манжгаа улсын хаанаар нь одоо Манжийн сүүлчийн хаан Пүүийг одоо өргөмжлөөд Манжгаа гэдэг тоглоомын засгийн газарт улсыг байгуулдаг. Тэгээ энэ мэд улс төрийн хэрэгүүдтэй холбонгуутлаа энэ буян нэмэх нацагт орж одоо намдаг эдрийг тэ ийм одоо баярыг тэмдэглэж байна гэж одоо матаас хийгээд баримтлуулчихж байгаа байхгүй. За тэгээд энд байхдаа манай хүн бол одоо тэмцэл гэдэг жүжигээ одоо бичиж эхлүүлсэн юм байгаа юм. Тэгээд шоронгоос гараад ирсэн чинь одоо нэг лам гэдэг эмэгтэй нь өөд болцсон. Тэгээд дөнгөж эн чинь нэг 21 настай залуу байхгүй Намдугаач. Дөнгөж 20 21-тэй байж байгаа гэр бүлтэй болоод яг анхныхаа хүүхдийг одоо олоод байж идэл хоригдсон. Тэгээ гараад исэн чинь эхнэр нас орцсон. Тэгээ яагаад юм хэрэг эхнэрийнх нь бас аав нь гэдэг ч үл энэ лам гэдэг байгаа бүсгүй аав нь гэдэг ч үл бас доо ямныхын барьж мэрэгдээд ингээ өөд болцсон. Тэгээд эмэгтэй өөд болохоор хевлидээ үртэй байсан. Хевлидэх үртэйгээ хамтдаа эндэтсэн байгаа байхгүй. За тэгэл ерөөсөө нөгөө дөнгөж одоо нэг жүжиг мужиг тоглоал театр матагддаг байгууллага руу ороод те тэр их нөгөө нэг юм нүд үзүүлэгчээс юмас арай ч юм гарах гад ингээ байжсэн үе дээр нь ийм хүнд үйл явдал тохиолдож байгаа. Дөнгөж 21 настай залууд. За тэгээд 33 онд одоо улсын төв театр жүжигчнээс одоо дэвшээд найруулагч руу орж ирж байгаа. За тэгээд одоо Сонирмолжийн буян нэмхийн Эрдэнэт Соёмбийн эзэн тэгээд Эрэлхэг Жанжин Сүхбаатар гэдэг тийм жүжиг байгаа. Тэгээд энэ жүжигийг нь анх удаа өөрөө найруулан тавьж үзэж байгаа байхгүй. За тэгээд 22 настай залуу Монгол улсын төв театрт найруулагчаар ажиллаад ингээд тавиад үзэж. Гол нь тэнд чинь 22 настай залуу хүлээмж шүрэн гэдэг чинь авьяас байсан л байж таа байхгүй. Дарга нь байгаад улсын төв театрт дарга нь байгаад 20 гаруй жүжигчин байгаад 2 найруулагч байсных нь нэг нь энэ хүн байхгүй. За тэгээд нөгөөт нь Ши хин гэдэг үлээд нэг юм Ши гэдэг одоо Ши кино Ши гэдгийн тийм хочтой нэг хүн байдаг. Тэгээд ийм 2 найруулагч байсных нь нэг нь Намдахгүй юм байгаа. За тэгээд одоо нөгөө шин жүжиг мужиг тавья гэдэг юм уу шин ингээл юм хий гэхээр нөгөө хамгийн түрүүнд зохиол хэрэг болдог. Тэгээ манай хүнд хамгийн ойрхон байгаад байгаа мундаг зохиолч гэдэг юм ойрхон байгаад байгаа хүн нь Дашторжийн нацагт орж. Тэгээ нацагт орчтой уулзнаа гэрт нь очино. Гэрт нь очиод одоо манай энэ жүжигчд хийх юм алга те одоо юм жүжиг хэрэгтэй байна. Ийм утга санаад ийм жүжиг хэрэгтэй байна гэхээр нацагт орж байгаа. За би тэгвэл нэг тим юм бодъё гэд. Энэ хоёр маань урд нь нийлээд бас би биш гэдэг нэг жүжиг найруулад тавьдсан туршлагатай. Тэгээ яг дараагийн жүжиг хэрэгтэй болонгууд Намдугайсан өөрөө ингээл жүжиг мужиг нэтер юм бичээд оролдоод идэг. Нацагт орж байгаа тэндээс дараагийн жүжигийг бичиж өгдөг те. Тэгээ нэг удаа очиод нацагт орж байгаатай уулзаад дөнгөж нэлэх биетэй хүүхдтэй их нэртэйгээ байх үед нь очиж уулзж хагаад одоо нэг ийм үйл явдал тохиолдуулаад ийм жүжиг хэрэгтэй байна. Одоо бичмээр байна гэд.
Тэгээд тэр нь одоо нэг хид хідэн үзэгдэлтэй. Тэгээд нэг очиод авах гэхээр нэг үзэгдэл нөгдөг. За тэрийг авч яваад бэлтгэлээ хийгээд жүжигчтэйгээ бэлтгэлээ хийгээд астай гоё болж ингээл дараагийн үзэгдэл авах гэхээр нөгөөд нь арай бичигдэд дуусаагүй байдаг. Тэгэл хүлээж байгаа нэхэл авдаг. Ингээл энэ хоёр маань ажиллаж хагаад тэгээд 1934 онд бидний одоо сайн мэдэх учиртай 3 толгой хэмээх алдар дууийг хамтдаа бүтээгээд анхныхаа найруулан тавьсан байдаг. За тэгээд тэр үед болохоор энэ 34 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Монголын уран зохиолчдын хуучин болон шин гишүүдийн хурал болж ийн гэнэ л дээ. Энэ дээр нацагд орж буян нэмэх тэгээд нацагд орж гэдээ бас найруулагч байдаг. Дээрээс нь Өлзийн очир, Чимэд, Цэндийн Чимэд, Дордсүрэн, Ламжав, Наваа Юндан, Намдаг. За Наваа Юндан гойцсандаа бас Алтан уургийн хүн гэдэг бас энэ хэлмэдэж хоригдож явж байсан юм хүн. За энэ хүмүүс бүгдээрээ нийлээд бас нэг юм хурал хийж байгаа. За тэр хурлаас ахвал одоо цаашдаа юу яах юм гэдэг ажлууд нь яригдсан баг л та. За тэгээд ам ба амьдралын үн мөлжигч ба туслагч гэдэг тийм жүжигээ өөрөө бичиж байгаа. Тэгээд сүрэг чон гэдэг туужаа бас эхлүүлсэн ийм үе байгаа. Дөнгөж 23 24 настай залуу гэхэд. За ингэж байж байгаад 1937 он гэхэд одоо 26 настай болсон. Тэгээд энэ 7 сарын 37-ны 7 сарын 13-нд Шин зам гэдэг ийм жүжигээ тоглосон юм байна л да. Энэ болохоор тэмцлийн жүжигийн хувилбар юм байна л да. Тэгээд энэ Сонон Балжирын буян нэмэх гэдэг хүн маань одоо биднээс өмнөх дугаар дээр ярьж исэн Адар анирын буян нэмэх гоо дугаар байгаа л да. Тэр дугаар дээр ихэд энэ буян нэмэх гоо яг тэр 1937 гэдээ яриад байгаа энэ онд баригдаад тэгээ хэлмэгдээд цаазаар ахуулсан байдаг. Харин Таштоочийн насгад орчмын хувьд болохоор яг бас 1937 оны 7 дугаар сард наадмын өмнөхөн бас одоо зурдаар нас орцсон байдаг тийм. Ийм хүнд үеуд буюу одоо найз нөхдийнхөө алдсан ийм хүнд үеүүдийг 37 онд туулж байгаа. Тэгээ түүний араас удалгүй сүрэг чон гэдэг жүжигийг 4-р сарын 15-нд Төв театртаа тоглоод тэгээ 3 сард нь болохоор зохиолчдын холбооны удирдлагыг шинжилэхэд нарийн бичгийн дараагаар сонгогдож байгаа. За тэгээд 1939 онд сүрэг чон жүжиг кино хэлснаа буусан. 1940 онд болохоор Улсын Төв театрын мэрэгжилтэн Уваровагийн хамт найруулан удирдлагаар Халах гол жүжигийг одоо Хувьсгалт намын 19 жилийн өн зориулсан тоглож цаашаал хүртэж ирсэн. За тэгээд улсын цирк яг тухайн үед нь үүсэж ирсэн юм байна л да. Тэгээд улсын цирк үүсгэхэд бас өмнөх дугаар дээр бид нар бас ярьж ирсэн. Одоо гончиг сумлаагаа гэдэг улсын циркэд яаж авч байгаа тухай мохоо бас тэр дугаараар гоё гарна. Ингээд түүний араас 1941 онд дөнгөж 30 настай байхдаа Шараа голын 3 хаан хэмээх энэ алдарт хөгжим драмын жүжигээ Сингээтэйгээ хамт анх найруулан тавьж байгаа юм. За тэгээд энэ кино жүжигээ тавиад ингээд одоо хоригдсноос нь хойш эхнэрээ алдаад хоригдсноос хойш ингээд найз нөхдөйгээ алдаад ингээд явж байхдаа хамгийн гоё одоо ойр тийм болж исэн эмэгтэйтэйгээ ханилаад тийм ээ. Тэр эмэгтэйг нь Гажидмаа гэдэг эмэгтэйтэйгээ ханилан суугаад 3 хүүхдийн одоо аав ээж болоод ингээд амьдарч байгаа байхгүй. Тэгээд нэг өдөр ажиллаа тарчаад за ер нь харнаа тий эхнэр хүүхдүүдээ одоо тэднийгээ сайхан эрхлүүлнэ гэд манай он гараа явж. Тэгээ 3 хүүхдээ бодоод явж байхдаа за би чин одоо өмнөх одоо эхнэрээ алдсан, ханаа алдсан тий. Одоо байгаа энэ Гажидмаа маань тий одоо тухайн үед л үнэн сонинд орчуулагч гэдэг юм билээ. Ийм мэрэгчлээ. Тэгээд одоо намааг ойлгоод дэмжиад хайрлаа те ингээ 3 хүүхдийн маань ингээд өсгөөд хамттай байгаа. Энэ эдийгээ сайхан жаргалтай байх юм шүү гэл ингээд дотроо бодоол өөрөө. Тэгээ гэртээ харсан. Тэгээ гэртээ харсан чинь хамгийн баг нь болохоор өлгийтэй. Тэгээ нөгөө 2 хүүхэд нь болохоор арай жоохон том. Тэгэл аав нь ирээл хуцаа тайлал ингээл одоо гудсан дээр ч юм уу дээш хараавтан гутал 2 хүүхэд нь гүүж ирээл тест аав дээрээ тоглоол те. Эхнэрнээс хараад айгүй хөөрхөн жаргалтай байгаал. Тэгэл нөгөө өлгийтэй хүүхдээ нэг ингэж авч хараал ингэчээл нөгөө 2 хүүхдтэйгээ тоглож моглол. Тэгэл хоол ундаач хийгээд нэг сайхан ингээд хөвччихсэн чин хашааных нь хаалгыг маш хүчтэй балбж байгаа байхгүй. За тэгээд энэ одоо юу болоод яагаад балбаа гэдгсэн чинь эхнэр нь яасан юм бэ? Хаалган голхоо гарсан юм байна. Тэгээ Гажидмаагаа гараад хараад хаалга руугаа ингээд одоо хашааны хаалга руугаа очих хүртэл ингээд хуул ингээд очиж байгаа хүртэл гэхэл хашааг нь ингээд бүр ганхтал нь ингээд бадаал нүдэлсэн гинэ. Тэгээд хаалга онгойлгосон чинь нэг ширүүн хацтай 2 том биетэй 2 хүн орж исэн гэдэг. Тэгээ орж ирэнгуутлаа Донроо вовхтой намдаг гихч энэ айлд байдгүй гэд. Тэгээ асуугаад ирсэн. Тэгээ нөгөөд нь тиймээ гэж яваад байсан чинь нэг бичиг гаргаж иж үзүүлж гинэ. Тэгсэн чинь тэрэн дээр нь орь дээр 198 гэж тийм гарчтай бичиг өгнө. Тэгээ түүний наавд үзсэн чинь дотоод явдлын яамнаас тус яамны албан хаагч цэрэнд орж болон Батхүү нарт дорн тэмдэг гаргасан орь дээр болгосны учир нь гэд. Тэгээд Төв театрын найруулагч ажилласан намдгийн биеийг дайчлан баривчлах 1 хоногийн хугацаанд бүрэн ирэх олгоо. 1941 оны 10 дугаар сарын 9-ний өдөр дотоод яамны сайд комиссар Шагдарж ав гэсэн хүний баривчлах эрхийн бичиг байсан байна. Тэр нь. За тэгээд юу болоод яагаад намаа барих гээд байгаа юм те? Ямар учиртай яасан ийс ингээд.
нөгөө чи урдаас нь асууж л те. Тэгсэн чинь одоо маш нууц гэсэн ийм бичигтэй дотоод яамны 3 дугаар комиссар Шагдарч ав 1941 оны 10 дугаар сарын 6-ны өдөр дайчлан баримтлах тухай тогтоол гэд холбогдох хэргийн тухай гэсэн тийм бичиг байгаа. За нэгт болохоор за эл хэрэгтэн намдгийн бие гадаадын эзэрхийг түрэмгий фашист улсын шууд тусламжтайгаар нам засгийг устган унгах зорилго бүхий эх орноосоо урвсан хувьсгалын эсэргүү тагнуулын байгууллагын идэвхтэй гишүүн. Хоёрт болохоор өөрийн өчүүхэн мэдлэг мэргэжлэр төрөй барьж эсэргүү зорилгоо биелүүлэх үүднээс театрын ажилчдын олон нийтийн ажлыг элдвээр үгүйсгдэг. За гуравт нь болохоор сүүлийн үед энэ эсэргүүн тэмцлээ үргэлжлүүлэхийн тулд ажилчин олон болон түүний дунд Герман улс хүчирхэг гэх буюу одоо үед Монгол нь туйлын хүн тэмцлийн хүрээнд орж хатуу бэрх байна. Доктор нь өвчтнийг эмчлэн нэдрүүлж чаддгүй, буруу эмчилж алдаа гаргаж байна гэх мэт яриа гаргаж фашист Германыг зүүл бүрээр магтан сайшаахыг оролддог. Мөн зөвлөлт ба Монголын хөгжлийг аль болохоор гүтгэн муулчлах буюу тагнуулын аргаар бусдыг татахыг оролддог. За иймийн учраас эх орон нам засаг ард түмэнлүүгээ одоо үүр дэвлэршгүй эсэргүү дайсан болох нь баримтаар нотлогдсон тул төлөвлөх нь гээд дон руу авахдаа Герман хэмээх намдгийн биеийг уг хэрэг дайчлан баримтлах нь зүйтэй гэж үзсүгэ төлөвлөсөн 3 дугаар хэлцийн дарга лувсан 1-р тасгийн дарга дэслэгч цэрэнд оч гэсэн бичгийг үзүүлээд за тэгээ бүр одоо үр хүүхдийг нь орилуулсан байран те юу юуг зүгээр хүчээр ингээд баримтлаад аваа явчихчих. Ингээд хоёр дахь удаага одоо хоригдохоор боллоо гэсэн үг. За хоёулаа хамтран ажлыг танилцуулж. За манай нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар одоо MCS Coca-Cola ажиллаж байна. За Coca-Cola компани маань одоо Баянзүрх дүүргийн 16 дугаар хороогод энэ хуванцрын хаягдлгүй жишг хороо болгож байгаа. Ийм гоё одоо ихтлхий дээлтэй үйл хийгээд байгаа юм. За тэгэхээр энэ ямар учиртай юм гэхээр ер нь бол энэ тэнд нөгөө нэг хуванцрын хаягдлыг ялгаж хийх хогийн сав байр шатаа олгож одоо ялгацсан тэр хог хаягдлыг ялахгүй очих юм бол одоо ямар ч нэмэр байхгүй одоо тэгэхээр энэ нийтдээ энэ 22 мянган иргэн ажиллаж амьдардаг энэ Баянзүрх дүүргийн 16 дугаар хороонд одоо мягмар гариг бүр очиод тэр хуванцрын хаягдлын хүмүүс нь одоо өөрсдөө аваачаад өгж болж байна. Тийм хаягдл авж байгаа тийм л үйлдвэр өөрийн цуглуултын машинаараа хорооны 5 цэгээс нь одоо цугларсан сундааны хуванцрыг татах ажлыг эхлүүлээд байгаа. Тэгэхээр ямар зорилго тавиад ажиллаад энэ нөхөр энэ компани маань одоо 2030 он гэхэд одоо борлуулсан бүтээгдэхүүн бүрийнхээ тоодоо тэнцвэц хуванцрыг дахин боловсруулах зорилттой байсан. Тийм энэ бүр маш гоё. Тэгээд энэ хүрээнд хуванцар дахин боловсруулах тийм ил үйлдвэр хамтран одоо улс орон даяар сундааны хуванцар савыг анхдагч их үүсвэрээс нь цуглуулах ажлыг одоо 2022 оноос эхлүүлээд одоо нийт 3 жилийн хугацаанд ингээд ажилласан байна. Тэгээд одоо бусад хороо дүүргүүд ч гэсэн яг энэнийг дуурайгаад бас юм жишг хороотой дүүцхүүц ижилхэн болох байх гэж бодож байгаа. Тэгэхээр үзэгчид сонсогчид маань ч гэсэн тийм ил үйлдвэрийн цуглуултын албатай одоо 76 10 77 11 утасны дугаараар нь холбогдоод хуванцар болон лааза өөрсдөө өөр хороо дүүрэгт амьдардаг гэсэн ч гэсэн аваад чадах боломжтой. За тэгэхээр ийм гоё эхлэгээ дээлтэй үйл хийж байгаа одоо MCS Coca-Cola компанид маш их баярлж байгаа шүү. За баярлалаа. За тэгээд эн чинь нөгөө 41 онтоос болгоцсон тэгээд тэр үед чинь 32 35 за тэгэл 37 тэгээд 39 оны халах голын тайн те гэх мэтлэн маш олон юм үйл явдлууд өнгөрч байгаа л да. Тэгээ энэ хооронд ямар ч гэсэн манай хоо ингээд ажил амьдралаа салгуулаа явж идэл гів гинтнийг өдөр доо яманд байцаагдсан баригдаж байгаа ийм үйл явдал болж байна. За тэгээ байцаалтан дээр нь юу гэж нэхлэр 41 оны 10 дугаар сарын 10-ны орой доо яманд байцаалт эхэлсэн. 6 дугаар хэлц гэж байгаа. Тэнд эхэлж байгаа. Тэгээ чиний үйлдэлсэн эсэргүү тагнуулын хэрэг манай нууц мөрдөн байцаах албаны байцаалтаа тогтоогдсон. Тэгсэн чинь таны хэлж байгаа шиг тийм миний үйлдэлсэн эсэргүү тагнуулын хэрэг гэж байхгүй. Тийм болохоор би таны асуултанд хариулах юм надад алгаа гэд намдгаа аягүй тэгээд байгаа байхгүй. Тэгсэн чинь нөгөө байцаагч нь за тэгвэл чамаас нэг юм асууя те. Чиний ихнэр Гажитмагийн эцэг найдан бурайд хаана байгаа вүлээ гэж асууж байгаа. Тэгсэн чинь нөгөөх нь тэр хүн 1937 онд баримтлагчсан гэж сонссоо. Хувьцгалын эсэргүү хэрэгт холбогдсон юм гинлээ. Гэсэнд байцаагчийн уур хүр бололтой юм бичижсэн үзгээ ширээн дээр тас хийдэл хаяад өндөлцөн занал хийлсэн эхэлсэн. Тэр хүн шал дэвсээд энд орох газарт нэг нүх байгаа. Чи тэнд очисны дараа аяндаа миний асуусан асуултанд хариулах болно. Хоёр нүд чинь ширгээд хэлхээтэй ясан дээр айс чин тогтоод ирэхээр чи юм уу өнөөдрийн энэ хигжүүн бадам занга хаяад үгээ хэлэхгүй гэд яах юм гэж одоо дарамтлаж байгаа байхгүй. Тэг хичнээн нуусан ч гэсэндэ манай нууц мөрдөх албаны судалгаа баримтаар чиний үйлдэлсэн хэрэг нотлогдсон. Чи үннээ хэлгээд. Ингээд тулгаад эхэлж байгаа. Тэгээ манай хүн чи яг дөнгөж ингээд одоо хоригдоод эхэлж исэн болохоор одоо ийм юм байж болохгүй л гэсэн бодлоор яаж та. Тэгээд урд нь болохоор тэр нэг 5-6 сарын хугацаанд гэдэг үл одоо хоригдож исэн тэр үе дээр бол бас ингээд арайч ингэж бүр хүчтэй амар тулгаж болгож байгааг л баг л та. Тэгээд тийм л юм болж байгаа болов гэсэн бодолтой байсан юм шиг. Тэгсэн чинь
намдаггүй болохоор тэгээ та нар өөрсдөө мэдж байгаа юм бол надаас юуг нь асуудیں те. Надад хийсэн хэрэг байхгүй. Одоо худал юм тулах гэдэг та нар ингэж зориод байна. Надад хийсэн юм байхгүй. Ингээд урдаас нь нэлээд юм хатуухан л одоо байсууртай байгаад ээж л тэ. Тэгсэн чинь нөгөө нэг байцаагч нь за яхаа миний одоо нөгөө байцааж байгаа чамд сулдаад байгаа юм бол те. Чамайг хүлээлгэж чадах байцаагч бас өөр хүн байгаа гэд тэр хүн рүү явуулчих. Тэгсэн нөгөө нөхрөлөө нь одоо ингээд хаагуур яваачулаа явсаар хагаад нөгөө хүн дээр нь ингээд доогоор хангил мөнгөлөөр явсаагаад яваад орсон чинь нэлээд том биетэй тийм тарган махлаг хүн сууж байж байгаа. Тэгээ тэр нь болохоор урд нь яг орж ирсэн юм улс төрийн гэмт хэрэгтэн гэдэг юм уу иймэрхүү улсуудыг хэргийг хүлээлгэхдээ бусад байцаагч нараас илүү гарамгаа гэж ер нь алдаршсан. Тэгээд нэг орж ирэнгуутл нь хид удаа одоо юм асуугаад ингэн гутал нь жоохон гүжүүлээд хариулсан чинь маш хүчтэй алгацсан гэж байгаа байхгүй. Тэгээд тэрнээс нь болоод ингээд тэр чихэн яг ингээд бүр ингээд юм сонсгоо болоод бүр ингэж одоо тэр чинь анхны өдрүүд нь л гэсэн үг шүү дээ тий. Ийм юм болж исэн гинэ. Хүчтэй алгадаж ингэж мингээд хэрэг тулгаад ахаар нь манай хүн чинь нөгөө бас л чинь өнгө залуухан байгаа шүү дээ. Тэгээд ер нь ингэж одоо нэг адлуулж ингэж доромжлуулж гэдэг юм уу ингэж муухай хэрэг хүлээж яхаар бараг зөв урдаас нь үгсэрж жоод буудуулж юм шүү дээ тий. Тэгэл та яасан одоо муухай юм санаж явдаг хүн бэ? Би юу гэж их орныхоо төлөө ийм хийд ингээд зөндөөл үтсэн байгаа юм л та. Тэгээд ер нь бол одоо нэг амжилтыг олоогүй. Тэгэл тэр маш хүчтэй алгадалтаас нь болоод тархин дүүрээд хоёр нүд нь ирээжтэд хичнээн тогтъё гэсэн ч болохгүй саваад унтсан гэж. Тэгээд унан гутал нь битгий маялаа гэж босгож ирээ те. Тэгэл одоо чонын гөлөгч гэх шиг юм өглөхийг сонсоод юу илээгээ бодлогочлон сандлаа төчөөд өндийтэл нөгөө хүн чинь чи бол сөрөг чоны нэгэн шүү гэж занаж шүдээ хавьч байлаа гэж. Тэгэхээр одоо нөгөө нэг юм нам засгийн эсрэг явуулж байгаа тэр ажлын одоо тэр юуг эвдэх хүн чинь та нар ч бол одоо юм өссөн чон шиг хүмүүс байгаа л гэж хэлсэн бололтой. За тэгэл одоо сүүлд нь өөрөө намдаггүй энэ талаараа дуусаж бичгтээ бичиж яхад тэр алгадаад чихэн дүнгэж ийсэн сонсогддог гэдэг байгаа байхгүй. Тим амар одоо хүчтэй л зогсон байх нь л те. За тэгээд тэнд байхдаа болохоор одоо нөгөө эхнэр хүүхэд нь үлдсэн байгаа шүү дээ тий. Мэдээж эхнэр нь одоо 3 хүүхэдтэйгээ үлдээд тэгээд яг нөгөө үнэн сонины одоо орос хэлний орчуулж гэдэг юм хийдэг болохоор хаач нөгөө орос дэлгүүрээс нэг одоо бараа мараа авах ч юм эрэхтэй байсан юм шиг байна. Тэгээд тэндээсээ ингээд бараа мараа аваад арай ч юм харгалдаг. Гол нь намдаггүй одоо аав ээж нөгөө өөр хангаад байдаг. Тэгээ өөр хангаагаас тэмээн дээрээ нөгөө нэг одоо сүү арц юу гэдгийг те хөдөөнөөсөө ингээд бүх юм одоо ингээд ачаад нөгөө хүүгэндээ ирдэг. Тэгээд нөгөө 3 хүүхэдт нь авчиж өгч мөгдөг бас нэг юм байгаа байхгүй. Тэгээд тэр үед чинь одоо анх барьж авч явчаад тэгээ ямар ч нөгөө ял мал хүлээлэхгүй бараг 3 жил шахуу хорсон гэдэг байхгүй. Тэгээ 3 жилийн дараа л яг тэр ял мал нь тодорхой болоод ингэсэн. Тэр хүртлээ одоо мөрдөн гэх юм уу те мөрдөн байцааг гэдэг тэндээ 3 жил гараа хорсон гэдэг. Тэгээд энэ нөгөө Германы тагнуул хуйлдагч гэдэг улс төрийн хэрэгтнүүдийг шоронд хорихдоо одоо манай энэ зүүн дөрүн зам байна шүү дээ те. Зүүн дөрүн замын одоо бид нар ингээд уршаага нарантуул явах хэсэгтээ зогсчихлоо гэж бодох юм бол зүүн дөрүн замын ертөнцийн зүгээр баруун үзүүрдээ нэг юм бөөрхий том нэг юм барилга байдаг байсан шүү дээ. Нэг сүүлд нэг шатчихдаг. Тэгээ тэр барилга чинь болохоор Бат цагаан гэдэг нэртэй шорон байсан байгаа байхгүй. Тэгээ тэр одоо шоронд л одоо хоригддаг байж л те. Тэгээ яг хуу эргэлт гэж сардаа нэг удаа тэгээд эргэлт эрэхт нь сардаа нэг удаа гэр бүлтэй нь уулзуулахгүй. А жилдээ нэг удаа яг одоо гэр бүлийн хүмүүстэй уулзуулдаг. Ийм одоо хүнд байгаа байхгүй. Тэгээд эргэлт оруулах гээл хүмүүс ингээд 10 нь гаргаж ирээ тоолж байгаа. Урд хойно ингээд буута харуулууд ингэж тагалдаж байгаад тэгээд нэг юм тэр Бацагаан гэдэг одоо шоронгийн уралд нэг юм модон юм гэр маягийн уц маягийн юм тийм байсан байхгүй. Тэгээд тийшээ одоо нөгөө нэг авчирсан хүмүүс орлоо тавихаар нөгөө хэд ингээд ороод авдаг. Нэг иймэрхүү байдалтай л байсан байна л да. Одоо тийм чи хүний ирэх мэрх гэж ярих л бол биш тэрөөсөө тий. Үнэхээр хатуу байхгүй. За тэгээд хүүхдүүдийнх нь хувьд бол одоо мэдээж аавтайгаа уулзахыг маш их хүсэж байгаа. Тэгээд тэр шалгагч нар нь айгүй ширүүн гинэ. Одоо нэг аваад очсон, эргэлдэр очсон тэр талах, маасал, сүүл одоо шоколад одоо юу гэдгийг те тэр болгоныг ингээд хутгаар зүсээд жижиглээд бүгдийг нэг холиод ингээд орхичдаг. Тэгээ яагаад тэгж байгаа юм гэхээр нэг талаасаа бол нөгөө нэг дотор нь юм захиа занаа гэдэг юм эсвэл нэг ямар нэгэн эсдэлтэй юм байх байдаг гэдгийг шалгаж байгаа. А зарим нэг нөгөө талаасаа бол зарим нэг нөхдүүд тийм бараг тоглож байгаа юм шиг. Тийм хүмүүсүүд байж л байсан л байж магадгүй үгүйсэхгүй шүү дээ. За тэгээд хоригдлуудыг те жилдээ нэг удаа хар гэрийнхэн дээр уулзуулдаг. Тэгвэл ерөөсөө ээжийг нь оролдохгүй. Зүгээр л 3 хүүхдийг нь оруулдаг гэж байгаа. Тэгээ хүүхдүүд нь яг тийм уулзах болохоор бөөм баяр болно. Тэгээд гол нь тэр аавтайгаа уулзахын тулд эхлээд одоо энэ манай төрийн ордон засгийн газрын байрч одоо энэ
хуучин багшийн дэд сургуулийн энд байсан гэдэг шүү дээ, тий. Тэгээ ийшээгээ ирээд тэгээд ингээд хүн амьтанд уулзаад тэр бичгийг хийлгэж авдаг. Тэгээд тэр бичгийг хийлгэж авахаар тэр бичгийг аваад тэр эргэлт хийх газар буюу тэнд очиод үзүүлэхлээр одоо аавтаа нь уулзуулдаг байх нь л дээ. Жилдээ ганцхан удаа гэж. Тэгээ нөгөө хүүхдүүд чинь яг тийм хугацааг нь хүлээж байгаа л очиод нөгөө бичгээ авдаг. Тэгээ бичгээ аваад бөөн баяр болоод аав руугаа хэдүүлээ явдаг. Тэгээд аав руугаа явахт нь ээж нь ингээл өвөрт нь ингээл байж болох хэмжээгээр те нөгөө талах малах юу гэдгийг те борцог чихэр амттай юу гэдэг бүхэл юмуд ингээ сайн чихэж өгвөл ингээд явуулдаг. Тэгээд том охин нь болохоор ингээл тэмтгэл тэрийг байн бараал аавдаа авчих ингээл ингээд явдаг. Хоёр жоох юм дагуулаад явдаг байх нь л те. За тэгээ явсараа тэр уулзалтын өрөө гэж нэрлэдэг байгаа тийм өндөр тавцантай нарийнхан модон сараалжуудтай тэр газар нь очиж байгаа. За тэгэл аавтайгаа жилдээ нэг л удаа уулзсан гэсэн үг байхгүй. Тэгэл хүүхдүүд нь аавтаа хацраа өгөөл ээлжлээл үнсүүлээл. Тэгээ нөгөө өвөртөө байсан нөгөө өгөхгүй тавьчихсан нөгөө гоё юм одоо бүгднийг нь гаргаад өгнө. Тэр үедээ маш их баярлдаг байсан гинэ хүүхдүүд нь. Тэгээ нөгөө нэг удаа бас уулзах гад яахт нөгөө хамгийн бага дүүгийнх нь ингэрт нь аавдаа өөрөө гээд шоколад хийчих. Тэгсэн нөгөө хоёр нь ч яг хөө ингээд аавдаа ингээд өнсүүлээд өгөөд тэгсэн чинь нөгөө баг нь жоохон тийм болохоор хөргөн өөдөөс нь мэржилтэй. Тэгээд аавдаа авчид өгсөн чинь аав нь тэрийг харчаад өөрөө идэж чадаагүй аваад хадгалцсан. Тэгээ тэрийг хараад нөгөө хүүхдүүдээ сандаг. Ийм байгаа. За тэгээд энэ талаар болохоор энэ Дарьсүрэн гэдэг одоо том охин л бичиж үлдээсэн байт юм байна л да. Одоо өөд болцсон. За тэгээд ингээд хүүхдүүдийн ингээд уулзуулаад угаасаа л тэтгэл дэрэнгүй амьдрал нь ийм хэцүү ийм болцсон оронгоор эргэцсэн байж хахад шоронд байгаа хүмүүст хэцүү шүү дээ. Өвдөн хэцүү. Тэгтэл гадаа байгаа гэр бүлийнхэн хүртэл айгүй хэцүү. Тэгээд нөгөө улс төрийн гэмт хэрэгтний тэр нөгөө Германы тагнуул гэдэг юм хувьсгалын эсэргүү тэрний хүүхэд мөөхөд гээд тэгээ хүүхдүүдийн сургуульд авдаггүй. Сургууль сургадаггүй. Одоо манайх эндээс нөгөө нэг нийгмийн байдал ямар байсан сайн бодороо л гэж хэлэх гээд хүүхдүүдийг нь юусаа авдаггүй. Тэгээд годомд явахт нь тэрний хүүхэд энэний хүүхэд гэж хөөж туудаг. За бүр дээрээс нь заяа. Ямар сайндаа нөгөө ихнэр нь штэ тий. Хүүхдүүдийнхээ овгийг солиод тэгжиж сургуульд оруулах боломжтой болж байгаа байхгүй. Тэгээд нэг овгийн солиод сургууль оруулж байгаа. Тэгээд яг уу урд нь болохоор ингэжсэн гэж. Эсэргүүний хүүхдүүдийг сургуулийн захирал нь бүх сурагчдынхаа өмнө дуудаж гаргаж ирж хагаад хувьсгалын эсэргүү тэр овогтой тэр жагсаалаас гар гэдэг урагшаан гаргадаг. Гаргаж ирэнгуутлаа нөгөө чигээ эргээд гаргаад хүүхдүүд рүү бүгд нь эргэж харуулсаалаад за та нар сайн харж аваа таньж ав те эднийг одоо ардын сургуулийн ариун игнэнээс хөөн зайлууллаа гэд тэгдэг. Тэгэн гутал нөгөө хүүхдүүд нь алга тачдаг. Ингээд тэр хүүхдүүдийг бүр ингээд одоо тийм хилмигдүүлтээс болоод хүүхдүүдэд нь хүртэл гэр бүлд нь хүртэл ингэж амар нөлөөлж исэн байгаа байхгүй. Тэгээ энийг ч одоо тэгэл алга тасч байгаа. За яг хөө хүүхдүүдийн хувьд ч одоо юугаа мэдгүй тэр сургуулийн захирал ажилчдын хувьд гэсэндээ ийм байдал харуулж лээдэг. Тэр хүүхдүүдэд ч гэсэндээ ямар буруу байх вэ те? Тийм шүү дээ. За тэгээд намдаггүй хувьд одоо тэр шоронд байхдаа бүр хэцүү зүйлүүдээ сүүлд нь дурссан байдаг. Амар үзтийн гинэ. Тэгээ байнгын одоо зүгээр нэг ингээд одоо өрөөнд байгаад байхгүй мэн л. Тэр чинь байнгын дарамттай, байнгын одоо цодуулна, нүдүүлнэ, тэгэл нэг хэрэг хүлээлгэх гээл ингэн тэгээд байнгын одоо өлсгөлн тэгэл ядраан те ийм юм болдог гинэ. Тэгэл хар хүнд ажлууд хийлгэн. Тэгээд шоронд байхдаа айгүй хүсдэг, маш их хүсдэг байсан гэж байгаа. Тэгээд нөгөө хоолн шоронгийн одоо энэ хоригдлуудад гэдэг юм уу энэ хүмүүст өгж байгаа хоолн гэсэн чинь бүр ийм горчээсэн бүр нөгөө шүлж гарахгүй нэг ийм одоо нэг ийм борц магийн болцсон ч юм уу баг тийм гиз дотор мотор инээ тэр юм байдаг. Тэгээд тэндээс нь ингээд ууж мод идэж мэдхээр ямар тамир авч чаддгүй. Тэгээд маш их өлсөлтөө тийм хэцүү байдаг. Тэгээ үйдсэн чинь нэг өдөр шоронгийн даган дуудаж гинэ. За тэгээд энэ улаан булан гэж байгаа. Тэр улаан булангийн эрхлэгчээр ажил гэдэг тушаасан юм байна. Яг хөө эрхлэгч хийж байгаа гэсэндээ юу лээдээ шүү дээ. Зүгээр тим юм хийхээр л хийж гэнэ гэсэн үг байхгүй. За тэгээд нэг юм лооцон хийнэ. Тэгээ лооцон хийх юм. Тэгээд лооцон хийгээд тавь гэдгсэн гэж. Тухайн үед болохоор яг энэ хэрэгтнүүдэд хийж байгаа одоо хүн хоол хүнсийг энэ нэг хивг мөвгөр ингэ зурж хийдэг. Тэгсэн ирнээсээ энэ лоозон ийм намын ажил төрөл гэдэг юм уу эсвэл ийм сурталгуулга ийм юмыг хийхдээ нөгөө жонхуу гэдэг гурилаар жонхуу зураад жонхуу гэдэг юмар зуусан. Тэр зурсан юмныхаа арталт нөгөө юмныхаа арталт ингэ наагаад ингээд наад ингэ. Тэгсэн чинь тэрийг ингээд нэгдүгээр гурилаар зурдаг. Тэгсэн ирнээсээ хоригдлуудад болохоор тэр хивг мөвг тийм юмар хоолнд хийж өгöd идэг. Тэгээд нөгөө намдаггүй яг тэр нөгөө лооцон хийхдээ нөгөө өсгүүдээ хайшлаад ингэ байж захта нөгөө нэгдүгээр гурил дээрээс идээгүй хичнээн жил болцсон тий. Тэгээд нөгөө ингэ зурж байгаа нөгөө өсгөнийх нь ард ингэ түрхчээд тэгээд нөгөө одоо хүн амьтны нүд хариулж байгаа нөгөөдөө ингэ жоохон толоодог. Яана. Тэгэл бүр ингэ бараг л хөлсөн гоожж исэн тухай том охинд бас хэлсэн тийм юм байд юм бэл. Хурандаа үлдсэнийг л долоож байгаа гэсэн үг байхгүй. За тэгээд хүнд өдрүүд үргэлжилж итэл 1947 оны 7 дугаар сарын 10 буюу наадмын яг өмнөх өдөр
ингээд нэг одоо хоригдож байгаа өрөөндөө ингээд байж ижил тэ. Тэгсэн чинь хараалцагч нь орж ирээд намдаг бос гэж дуудсан байна. Тэгээ босоод ирсэн чинь үүргэвч аав гэд. Тэг үүргэвч нь аваад шоронгийн даргын өрөөр явж байгаа байхгүй. Шоронгийн даргын өрөөнд очиод тэгээ нэг үүргэвч аав гэснийг нь бодоход ямар ч нэг тийшээ явуулах гэж байгаа юм байна гэж намдаггүй бодоод тэгээд хаашаа явуулах гэж байгаа нэг тийш ажилд явуулах гэж байгаа юм бол яах гэж байгаа юм бол гэж бодоод тэгээ даргын өрөөнд яваад асан чинь нөгөө дарга нь за намдаг ороод ирсэн үү гэд ингээд байжсэн чинь манай хүн бодохдоо тэгж утсан гинэ. Тухайд ч нэг юм улс төрийн гэмт хэрэгтнүүд ч байдаг юм уу эсвэл одоо нөгөө наадан болох л ч одоо ардын хувьсгалын тэдэн жилийн эсвэл одоо юуны тэдэн жилийн гэдэг юм ойг хамтдаж хийдэг. Тэгэхээр нөгөө одоо зөвлөлтийн одоо орнуудын тий хамтын нөхрөлт байгаа орнуудын төлөөлөгч нар их ирдэг. Тэгэд наадан мадмад хэд хүмүүс ирэхлээр нөгөө хотын гудам модомд их бохир муухай юм байлгаж болохгүйгээд наадан Улаанбаатараас холдуулдаг байхгүй. Тэгэд холдуулсан тань одоо холбож ойлгоод ерөнхийдөө нөгөө наадам болохоор л одоо бид хийдэг ийш тийш наваачаад холдуулаад ингэждэг. Наадам тал холбоотой байх гээд. Тэгээд даргыг сонсоод сууж байгаа. Тэгсэн чинь дарга болохоор за дээд газрын тогтоол шийдвэр гарч чиний ялыг энэ өдрөөр тасалбар болгон өршөөн хэлтрүүлсэн байна. Чи одоо чөлөөтэй явж болно. Тэгвэл хамар дор хагархаага хичээгээрээ те улс төрийн хэрэгтэн ийм юм ярихгүй тангарахтай байдэн шүү. Гэж сулалж байгаа байхгүй. Тэг гів гинт ингээд дуудаад юу ч мэдгэдэг байж байгаа сулалцсан. Тэгээ манай хүн чинь бүр ингээд шоконд ороод. Тэгээ одоо хайчгаа мэдэхгүй. За ямар ч үсэн одоо гардаг л бахтаа гэл те. Тэгээ нөгөө нэг эргээд ороод тэр нөгөө хамт хоригдчихсэн хүмүүстэйгээ уулзаад нэг явлаа барьлаа гэдэг ч юм ингэж байгаа юм байна гэд хэлчихийгээд тэгэхээр дарга нь болохоор гүү оруулахгүй. Яг тэгвэл чи одоо яг энэ цагаас авахулаад чи эрхчлөөтэй болцсон. Гэтэл чамайг эрхчлөөтэй хүнийг би аваачаад эргээд одоо шорон руу оруулах гэдэг нь шүү дээ. Шороны өрөөр оруулах гэдэг. Тэгэх юм бол би өөрөө хууль төрсөн хэрэг болох гэдэг. Тийм юм байхгүй. Тэгээ ямар ч манай гарсан байна. Гарахтаа шүн гаргацсан. Тэгэл яг 7 сарын 10-ны шүн маргааш наадам болох гэдэг шүү дээ. Тэгээ шүн гараад яг тэр хоригжсэн газраас гараад тэгэл нэг хайж байгаа нэг зүлэг болоод дээшээ хараад хөвцсөн. Тэгэл нөгөө байдгаараа гүнзгий амьсгаа аваад өөртөө итгэхгүй тэгээ гів гинт ингэж суллагчлаа. Тэгээ 7 жил ингэ хоригдсон. Тэгээд нэг хэцүү юм болоод байгаа нь одоо уул нь гараад гэрлөг авч байгаа шүү дээ. Тэгсэн чинь нэг хэцүү юм болоод байгаа нь уул нь бол эхний хэдэн жилүүдэд ингээд гэр бүлийнхэн хувьд эхнэрийнхэн хувьд ингээд айгүй их ойрхон эргээд хүүхдүүд нь ирдэг байж. Ингэж жагаад сүүлийн яг одоо сулагдахаас нь өмнөх сүүлийн нэг жил гарангийн хугацаанд хүүхдүүд нь эхнэр нь ерөөсөө ирэхэ болцсон юм байна л да. Тэгээд манай хүнд ч дотор ойлгохдоо за одоо нөгөө нэг юм өөр амьдрал зохиосон байж магадгүй юм байна те. Тэгээд би одоо ямар ч гавьяа байгуулсан гэж шөнөөрөөр одоо явж очих вэ. Тэгэд өөрөөдсөн жоохон ингэсэн. Тэгээ одоо яадаг юм блэ байц гэд хаашаа явахаа мэдэхгүй очих газар байхгүй. Тэгээ байжсэн чинь яг нэг хамт хоригдчихсэн хүмүүс нь тэгж ярьдаг байсан юм байна л да. Одоо ингээд хоригдож байгаад ингээд суллагдсан хүмүүсийг хуучин ажилд нь очихлоор шууд авдаг. Нэтрээгээ тэгчиж. Тэгээ манай хүн чинь театрт ажиллаж байгаад баригдсан учраас за театрт очих юм бол намайг ажилд авч магадгүй нэгдүгürt. За тэгээ одоо шууд театр руу яваад очихлоор театрт нөгөө юу байхгүй. Шөнөөрөө болцсон. Одоо нөгөө хүмүүс байхгүй маргаас наадам болгож байгаа. Театр бол хоосон байгаа бах. Тэгээд ер нь театрын ажилчдын байдаг байсан тийм гэдэг юм нэг юм хорооч гэдэг юм байдаг байсан юм байна. Тийшээ очиод үзүүлэх таньдаг хүн таарч магадгүй тэгээд тэгш шүн алхаж байгаа байхгүй тийшээ. Тэгээ явсаар хагаад яваад очиж байгаа. Тэгсэн чинь театрын ажилтны байранд яваад очисон чинь тэнд нь гэрэлтэй ганцхан айл үнэ шүн яваад очисон чинь. Тэгсэн чинь театрын дараагаар ажиллаж исэн Баточр гэдэг хүн их байна нэ тэнд. Яваасан чинь Баточр байна. Тэгэл нөгөөд нь харснаа хүү манай намдаг байна гэл бөөн баяр болол. Тэгэл хоол цаймаа гэдэг. Дөнгөж хүүхэд мөхтэй болцоос нэлэх битэй л айлтай байсан юм шиг байна. Тэгэл ямар ч сан босоол нөгөө гэрээ ийдсэн Баточр нь намдаг гойгоо барьж аваад хоол унд цай болол тэ. Тэгснэ за одоо сайхан амрыг гэл. Тэгэл цав цагаан энэ гоё дивсгэр давуу маа дивсч өгч байгаа л утуулсан гэж байгаа байхгүй. Тэгээд нөгөө намдаг гойгод болохоор тэнд шүн ямар зүүдлээгүү те. Ингээд гүн нойртой маш гоё ямарсан гэж. 7 жилийн дараа. За тэгээ гол нь маргааш нь наадам эхэлж байгаа шүү дээ те. Наадам эхлэв. За тэгээ наадам руу гараа явлаа. Одоо нэг театрын ажилтны мажистын том асар масар байх нь л те тэр мөрөөгөр орох нь тэгээд Баточрын хувь те аваад явна гэдэл нөгөөд нь ховц нар юм амьдсаж байгаа хоёулаа явсан бол. Тэгээд театрын асад очисон чинь нөгөө жүжигчт нь байна гинэ. Ягаад гэхээр манай хүн чинь найруулагч нь байсан. 20 гаруй жүжигчтэй те маш олон жүжиг тавьжсэн. Тэгээд бүгд л дотн мэдж байгаа. Тэгэл нөгөө хэд нь чинь бөөн сүйд майд болоод хөөрж баясгаагаал те намдаг гоо ирсэн байна, намдаг гараад ирсэн байна гэл. За тэгэл энэгээр чинь нөгөө наадам үзээл тэрүүгээр чинь баярлал. Ингээд сонирхол яваал тэгэл мөн таньдаг мандаг хүмүүс их таарна. Тэгээ явахынхаа өмнө бас ингээд бас мундаг ажил хийж байгаа явсан болохоор хүмүүсийг таньж мэддэг. Тэр хүмүүстэйгээ таараал ингээл явж исэн чинь яг халц их нэртэйгээ 3 хүүхдтэйгээ наад мэдл бата таарчиж байгаа.
Тэгээд нөгөө гол нь намдаггүй хувьд чинь за тэгээд урд шүн гэдэг юм уу те шоронгоос гарсан эхнэр хүүхдийг очие гэж чадахгүй. Яагаад очиж чадахгүй гэхээр одоо юу хийж бүтээсэн гэж очихоо. За нэгдүгээр тэр хоёрдугаар та нөгөө сүүлийн 1 жил гарan ирэхэ болцсон. Дээрээс нь өөрт нь ямар ч бүр сохо зоосч байгаа байхгүй. Хүүхдүүдтэй юм аваад очих хэцүү, яах хэцүү. Гэтэл яг тэр наад мэтэл дээр явж байгаа таарч байгаа байхгүй. Бас л карман хов хоосон баг шин. Тэгэл таарсан. Тэгсэн чинь нөгөө хүүхдүүд нь аавыгаа хараад баярлал ингээд гүүж ирэх гэснээр яг ингээд сон ээж рүү хараад сон зогц салцсан гэж байгаа байхгүй. Тэгээд намдаггүй ойртоод очисон чинь эхнэр нь төрөгдөгцсөн. Би давхар яв таарсан. Тэгэл эхнэр нь яварцсан хараад за ямар ч ашгүй дээ те чи минь гараад ирчтэй. Тэгээд болох байлгүй дээ. Тэгэл 3 хүүхдээ хөтлөөл эргүүлээл алхаа явчихж байгаа байхгүй. Тэгээ олон намдаггүй хувьд нөгөө хүүхдүүдээ барьж аваад ингээд дуртай юм авч өгөөд ингээ гисэн ч бүр ганц төгрөг байхгүй аргаа барцсан те. Эхнэр нь бас ингээд дөнгөж төрөж байгаа юм байдалтай харагдаад тэгэл эр хүний хувьд бол одоо мэдээж тэр талаа төсөөлж байсан баг л та. Гэтэ яг ингээд бүр гарч ирээд маргааш нь таарал ингэж нэгдэг чинь нурж байгаа ш дотор л те. Эхнэр ч их сайхтар хөлсөн биш үү те. За хамтран ажиллаж танилцуулчаад ер нь өргөжлүүлээ да. За манай дараагийн хамтран ажиллагчаар гайхалтай амьдралын үргэлжлэл өрөөтэй одоо Garden City House хотхон манай хамтран ажиллаж байна. Тэгэхээр Garden City одоо House хотхоноос өмнө бол одоо Garden City хотхон 2017 оноос одоо хэрэгжээд 5 давхар орон сууцудаас бүрдсэн Яармаг орчмын бүс нутгийн одоо хамгийн тав дахь ногоон байгууламж ихтэй хүн болгоны мэддэг хотхон байдгаа. Тэгээд за одоо энэ бүр яг л нөгөө дээр үдээсэн шиг хүүхдүүд нь өдөржин гадаа тоглож л байдаг тийм аюулгүй ногоон байгууламж ихтэй ийм гоё хотхон байдаг. За тэгвэл одоо бүр үргэлжлүүлээд Garden City House хотхон гэж бас дахин том бүтээн байгуулалт эхэлж байгаа. За нийтдээ бүр 6 га талбайд 200 айлын одоо таун хаус бүтээн байгуулагдсан. За энэ төсөл нь орон сууцны үнээр хаусанд амьдрах боломжийг бидэнд олгож байгаамаа. Гэр бүлэрээ тав тухтай яг л нэг лагерт байгаа юм шиг ингэж гоё тав тухтай байдлыг биднэрт бүрдүүлж өгч байгаа. Хамгийн гол нь одоо хэмжээний хувьд хит том биш, бас хэтэрхий том байвал бас боломжит хэцүү байгаад идэг. Тэгэхээр энэ бол 114-өөс 158 м квадрат хэмжээтэй ийм хаусууд байгаа юм. За Яармгийн Garden City хотхон дээр одоо очиод загварын байруудыг бас үзэж болж байгаа. За тэгээд энэ маань хамгийн гол нь одоо нэг ашиглалтын зардал бол маш бага гардаг. Гэдгээрээ бас давуу талтай. За орон сууцны үнээр хаусанд амьдрий. Garden City House хотхон маань одоо холбогдоод одоо дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсэх юм бол 75 77 75 77 утасны дугаар. За эсвэл одоо Garden City цэг имэн за ороод сонирхож болно. За хаан ул дүүргийн 23 дугаар хороо шинэ нийслэлийн засаг даргын хамгийн газар байдгийн яг зүүн талд нь Garden City House хотхон гэ байгаа. За баярлалаа. За баярлалаа. За тэгэд ерөн зөвгөөр туулсан амьдралынх нь нэг юм цухсгаан эсхийг л одоо оруулж чадах юм да. Тэгэл нэвтрүүлгийн цаг маань ч ер нь дуусчих. За тэгээд Наадмын Талбаатар ингээд яг улаан нүрээр ингээд хүүхдүүдтэйгээ таарсан те яаж чадахгүй бүр ингээд үнэхээр хүнд хэцүү байдалтай нэг эр хүн байгаа. Тэгэхээр эн чин 1911 оны өмнө тэгээд эн чин 40 одоо 7 хонд гарч байгаа ихэр чин 36 мурга настай залуу байхгүй. Багл явж үж одоо бидний үе байх гэж. Тэгэхэд л юу үзсэн байна те. За тэгээд Наадмын Талбаатар явж ирсэн нөгөө хуучны танилуд манлуудтайгаа таараал. Тэгээд тэр дунд нь нэг хүнтэй таарж байгаа байхгүй. Тэр нь болохоор хар малгай жамбал гэд. Энэ жамбал гэдэг хүний хувьд болохоор бас урд нь ингээд улс төрийн гэдэг юм иймэрхүү одоо хилмигдүүлэлтэнд өртөөд 2-3 удаа бас ингээд хоригдож исэн урд нь. Тэгээд тийх болгондоо яг өөрөө болохоор маш сайн орс хэлтэй, бүр орчуулагч мэрэгчлээ бас боловсралтай ийм сүүхэтэй мэдлэгтэй ийм жамбал гэдэг хүн байж л дээ. Тэгээд тэр одоо бас хоригдож явах үед нь намдаггүй хамт хоригдож таарсан. Тэгээ нэг бас ингэ мэддэг. Тэгсэн чинь тэр хүнтэйгээ таарч байгаа байхгүй. Тэгсэн чинь тэр нь намдаг гараад ирсэн үү гэж нөгөөдөнтэйгээ намдаггүй барьж авал тий. За өстө хоёлоо одоо ажил хийнэ. Хоёлоо одоо сайхан амт одоо надад ажил хийх тийм арга олцсон байгаа би. Хоёлоо нэг юм хийнэ гэд. Тэгээ хоёлоо өвлөөс ирнэ гоё ажил хийнэ гэд. Тухайн үед яриа салцгаасан байгаа байхгүй. Тэгж байжгаад одоо тэр жамбал гэдэг хүнтэйгээ өвлөөс нь авах хоёлоо ажиллаж ирсэн баг. Юу хийсэн бэ гэхлээр нөгөө манай энэ Улаанбаатарт чинь юунууд байдаг байж л те. Одоо Орос байгууллага, Орос одоо ажилтнуудтай, мэрэгжилтнүүдтэй юм одоо дэлгүүр гэдэг ч юм ийм их газрууд байдаг гэж. Тэдэртэй ч нэг ойлголцоод ажил төрөл олж хийхэд бол Орос хэлтэй хүн хэрэгтэй. Гэтэл манай энэ жамбал гэдэг хүний хувьд болохоор Орос хэлтэй. Тэгэл нэг ажилтнуудтай нь уулзж ингэж явж байгаа бүр дарга маргатаа нь уулзаал те. Яасан ямар ажил байгаа, яаж байгаа хийж байгаа ингээд. Ингэдэг. Тэгсэн чинь тэр нь ямар ажил юм бэ гэсэн чинь ингэдэг нөгөө
одоо нүх ухаад нүхэн жорлон хийдэг шүү дээ, За. тийм. Нүхэн жорлон хийгээд тэгээд нөгөө тэрийг хэрэглээд ангуутал ингээд бүр ингээд одоо овоордог доо. Гэтэл нөгөө нэг өвөл болохоор ингээд нэг юм уул шиг болоод ингээд голдоо ингэдэг шүү дээ, тийм. Тэнгуутал тэрийг нь янзалж өгдөг гэдэг. Тэрийг нь одоо ухаж юм эсвэл ингээд буталж ч юм уу, тийм. Ямар нэгэн байдлаар тэгж өгөх ажил. Гэхдээ одоо мөнгө төгрөг хөлсний хүмд бол арай өндөр үнэтэй. Тэгээд гараар хийдэг. Тэгээд энэ жамбалгаа энэ намдуггааг аваа тий хоёлаа нийлээд ийм ажил хийгээд хоёлаа тэгээд Орос байгууллага хүмүүстэй уулзч ингэж яваад тэр ажлуудыг ингэж өөрсдөө гардаж хийж яваад нэг аваа нэг жоохон мөнгө төгрөгтэй болгоод салин төгрөгтэй болгон золгоод тэгээд нэг айтаахан болж эхэлсэн байгаа. Овоор хооронд овоороод ингэ дүүрчгээр нь ухдаг л ийм ажил юм байна л да. Өвөл тэгээд хөлдчгөр нэг гэдэг байсан юм. За ер нь тэгээд шоронгоос гарснаас хойш 3 жилийн дараа гэхэд одоо энэ 1950 онтой золгож байгаа. Тэгээ 1950 онд гэхэд чинь энэ Булган аймгийн одоо сайхан ийм нэг 3 хүүхний талаар хүмүүс их яцгаад байж л те. За тэгээд яг танилцсан талаар нь хайгаад олж чадсангүй. Баасан сүрэн гэдэг энэ 3 эмэгтэй нэг нь байгаа байхгүй. Сайхан бисгүй. Тэгээд энэ эмэгтэйтэй танилцаад тэгээд 4 жил шахуу айлын хажуу өрөөнд амьдсан байх. За энэ үедээ болохоор одоо ингээд жүжигийн зохиол те юм бичнэ гэж бичээд идэг. Тэгээ тэр бичгийг ингээд юм бичээл үзээд идэг. Гол нь намдаггүй болохоор одоо 4 жил хамт амьдрахтаа эхний 2 жил нь бол маш их санаа зовж исэн гэж байна. Эхлээд хамгийн ихэнд нэг их нэртэй болоод дөнгөж ирэмсэн болоод ингээд бие давхар болцсон байж хахад нь хоригдоод тэгээ тэр ихнэр нь одоо тэр бие давхар байсан хүүхдтэйгээ те тэгцэнтэй хүүхдтэйгээ ингээд эндэтсэн. Дахиад хоригдоход нь 3 хүүхд ихнэр нь ингээд яатсан. Тэгээд юу нэмэгтэй хүнд бас итгэж чадахгүй. Энэ жоох айдастай. Тэгээд би ч ингэж илэрхийлж чадахгүй байсан юм уу? Нэг жоох ийм л имэлттэй байгаад байсан байна. Тэгсэн чинь энэ эмэгтэй хувьд болохоор бүр яг намдахгүй бол яг хүн утгаар нь бүр маш сайхан хайрлсан ийм мундаг эмэгтэй юм байлээ. Баасан сүр ингээд маш холж ухаантай ийм эмэгтэй. Тэгээд энэ эмэгтэй бас ингээд яг л намдахгүй ажлыг нь хийлгдэг. Зүгээр бич чийлж чадна. Чамаас өөр хин чадах юм те. Чийлж чадна гэдэг айгүй гой хөөгөлдөг. Тэгэл нөгөө тэнд нь урамшаал ингээд бичээл те. Ингэж явсараад манай он 1960 он гэж яхад штэ. 60 он гэж яхад нэг юм уралдаан болсон юм байна юм. Одоо жүжигийн зохиолын уралдаан болж байгаа байхгүй. Тэр жүжигийн зохиолын уралдаанд манай он нэг юм жүжиг юм нэтрийн бичиж хагаад тэгээд явуулж байгаа байхгүй. Гэсэн чинь тэр уралдаанд төрүүлээд 6,000 төгрөгөөр шагнуулж байгаа. Тэгээд 6,000 төгрөг шагнуулаад тэгээд өөрсдөө шинэ гэр авж байгаа, ор авж байгаа тий. Ингээд хамтдаа одоо өөрсдийн гэсэн гэр оронтой болоод эхэлж байгаа байхгүй. Тэгсэн чинь энэ рамман нь ямар рамман бэ гэсэн чинь 20 дугаар зууны шилдэг рамман болох цаг төрийн үмэн гэдэг рамман байхгүй. За тэгээд энэ рамманыг манайхан бас уншаад үзэх юм бол яг 1915 он Хятадын 3 улсын хилцээрээс хойш энэ 21 оны хүртэлх үйл явдлыг бодит хүний жишээн дээр тулгуурлаад тэгээд ийм уран зохиолын маягаар хайдуулалтаа юутай те бүх юм авуулаад ингээд бичсэн ийм роман байдаг. Цаг төрийн рүүмэн гэдэг энэ романаар маань шагнуулад. За тэгээд энэ дээр чинь 6,000 төгрөг авна гэдэг чинь бас их мөнгө юм байна л да. Тэгээд шууд зохиолд ингээд уралдаан төрүүлсэн мөнгөөрөө гэр авч जैन те ингээд ий төгсөл авч जैन гэхэр чинь бас овоол мөнгө юм байна. Тэгээд 62 оны одоо 62 гэхэд чинь бүр 51 нас хүрчихэж байгаа юм уу. Тэгээд 51 настай байхдаа 12 дугаар сарын 29-нд Бүгд найрамдах Монгол Ард улсын сайд нарын зөвлөлийн тогтоолоор цаг төрийн үмэн гэдэг романд нь төрийн шагнал олгож байгаа. За тэгээд энэ үеэс ахвалаад бол ерөөсөө энэ цаг төрийн үмэн гэдэг роман нь өөрийнх нь амьдралыг бүтэн өөрчилж өгч байгаа байхгүй. Нөгөө нэг юм хөлдөөс болцсон тэр жорлон хүртэл ухаа явж исэн энэ хүн те тэр зовлон хүртэн гэж явж исэн тэр нөгөө идэх хоол байхгүй тэр нэг жонхуу гэдэг амиг долоогоо явж исэн бүр энэ хэцүү амьдрал энэ тэр юмны араас одоо л яг энд ингээд нарт гарч эхэлж байгаа байхгүй нүуний амьдрал дээр. Тэгээд булган сүлтэй гэдэг байгаа энэ нь хэвлэгдсэний энэ роман хэвлэгдсэний дараа одоо намдаггүй хувьд бол гараад өгсөн гэж хэлж бол харж байгаа байхгүй. Москва руу Георгийн нэрмжит энэ утга зохиолын дээд сургууль руу суралцахад явсан. Энэ үедээ бүр 50 гарцсан байгаа шүү дээ. Тэгээд 50 гаруй настай хүнийг тухайн үед одоо манай одоо зохиолчдын эвлэлийн хорооны дараагаар хэн байсан юм болоо тэгээд утуулгаа дээр байсан юм болоо тэр хүн эдэр ингэ цохож өгөөд тэгээ явуулсан. Явуулахдаа бүхний баасгуудаа хамт явуулсан. За тэгээд нэг 2-3 жилийн хугацаанд тэр хойно байсан байгаа. Тэгээд энэ хоорондоо нөгөө жүжигийн зохиол гэж юу юм, киноны зохиол гэж юу юм, одоо кино яаж хийгдгийг, зохиол нь ямар ингээд. Тэгээд энэ Москва хотод байгаа ер нь бүх театр, бүх музей, бүх театраар нь тий кино театраар нь бүгднгээр нь ороод тэр кинонуудыг үзсэн. Ерөөсөй байгаа цагаа зүгээр сул өнгөрүүлээгүй. Бүгдэнд нь л ингээд суралцаж тэмдэглэж ингэж явж байсан байгаа байхгүй. Тэгэл ерөөсөй манай хүн чинь
алдартай кино бүтээлтэй танилцаал, дээрээс нь төрийн шагналаа аваал те, дараа нь өөрөө шин жүжиг бичээл, тууж бичээл, өгүүлэг бичээл, гадаадад номоо хэвлүүлээл, бичүүлээл гараад өгсөн гинэ. Тэгээ Москвад энэ Георгийн сургуульд энэ намтагтай хамт явжсэн бүхий баастгаа болохоор одоо энэ удуул даргад хандаж хэлжсэн гэж байгаа байхгүй. Хэдий намдаггүй нас жаахан явцсан ч гэсэндээ те, удуулгаа ер нь бол яг зөв шийдэж өгсөн шүү. Энэ хүн 50 гарцсан ингээд яатсан байхад те, ингээд хоошо ингээд сургуульд явуулах их нь олгож өгөө явуулна гэхэр чи юу гэсэн үг юм бэ? Гэтэл яг энэ нь онцсон байсан шүү гэдгийг тэр тэмдэглэлээр батлаг гинэ. Бүхний баастгаач юм болохоор нөгөө нэг 20 дугаар зууны амьд архив байхгүй. Бүх юмаа бүр тэмдэглэж ингэж үлдсэн авч үлдэг, архивлж явдаг. Тэрэн дээр нь энэ намдаггүйтай яг тэр хон Москвад байсан тэр үеийнхэн бүх юмуд нь бичээстэй байдаг юм байна л да. За тэгээд энэ тэмдэглэлтэй бол ерөөсөө бичгтээ 200 гаруй кино энэ хоёр хамтдаа үзсэн. Киноны зохиол яаж яваад байна? Энэ одоо эн чинь 60 хэд он шүү дээ тий. Оросд киноны зохиол яаж яваад байна? Тэн дээр нь одоо жишээлбэл одоо гадаадын кино мөн гардаг бол тэрийг ч үзнэ. Тэгээд театрын зохиолууд нь яаж яваад байна? Жүжигээ яаж тавьж байна? Одоо дөөр гэдэг юм эднэрийг яаж хийж байна гэл бүгднгийн судлаад үзэл яваад байдаг. Бүр цаг минут алгасахгүй ингэж явдаг байсан гинэ. Тэнд нь жишээлбэл одоо Шекспирийн Гамлет, за Өвлийн үлгэр, за Хөх шувуу, за Хунт нуур, Нойрсож буй гүн зэрэг энэ балетуудыг хүртэл үзээд тэгээд тэр сэтгэлдээ тэмдэглэж аваад театрын найруулагч, жүжигийн зохиолчийн хувьд бол одоо тэр болгоныг бүгднийг үзэж хараад тэмдэглээл ойлгоол. За одоо яг ийм байгаа юм байна. Одоо манай Монголын театр урлаг, кино энэ зүйл ингэж хүчих хэвээр. Жүжиг маань ингэж хүчих хэвээр гэд ирээд энэ хоёр хүн асгаруулж байгаа байхгүй. Намдаггүй тий. За тэгээ 1963-аас 1965 онд одоо 54 настай болсон байж байгаа та. Хөгшин чон улсын гэд дэлхийн түвшинд хүрсэн алдарт туужа бүтээсэн. Харин энэ туужийг нь бол одоо гасан цагаас нь ахуулаад хоригдсан буюу хевлүүлээгүй, нийтлүүлээгүй ийм юм байлээ. Тийм ч учраас өнөөдөр би албаар нэвтрүүлгээ тэгж нэрлсэн байгаа. За тэгээ уран бүтээлийн хувьд гэх юм бол за би биш гэдэг одоо тэр анхны ярьж ирсэн энийг бол одоо Дастожийн нацагт очтой хамтдаа нийлээд хамтран хийсэн байдаг. За түүний араас болохоор тэмцэл гэж үжиг хийсэн. Тэгээд учиртай 3 толгой дүүрийг бол 1934 онд тавьсан байдаг. За тэгээд сүрэг чон гэдэг өөрийнхөө тэр тууж кино зохиолоор 36 онд тавьсан. Ам ба амьдралын үн жүжиг 1936 онд, мүлжигч ба туслагчд жүжиг 1936 он гээд ер нь одоо нөгөө болж байгаа үйл явдал, амьдралд тохиолдог үйл явдал болгон дээрээс л ингээд нэг юм гаргаж ирээд байсан юм шиг байгаа ер нь. За тэгээ 1940 он гэхэд халахгүй жүжиг гэж байгаа байхгүй. Тэгэхээр 39 онд халахгүй дайн болонгууд 40 онд нь халахгүй жүжиг тавьж байгаа. 41 онд нь Шараа голын 3 хаан гэдэг жүжиг тавьж байгаа. Тэгээ Их журам гэдэг жүжигийг 1947 онд, Залуу үе жүжигийг 1948 онд. За нэг ангийнхан жүжигийг 1949 онд Чадраавалын лодоо тамтай хамтран тавьсан. 1950 онд Галт тэрэг, 50 онд Уулын хөх чон, Алим тууж, за цэцэрлэг дээр жүжиг, Шин зам жүжигийг 1954 онд. За тэгээд 60 онд Цаг төрийн үмэн роман, 62 онд Үргэлжсэний хүлээгч өгүүлэг, 1963 онд Нүгэл буян киноны зохиолыг бичсэн. 1963-аас 65 онд Хөгшин чон уйлсан туужа бичсэн. За тэгээд Шин байшин жүжигийг 1966, Хирааны хонхор жүжигийг 1967, Эдэр жүжигийг 1968, Үр тариа туужийг 1978 онд бичсэн байдаг. За тэгээд энэ болгон бүтээлүүд нь одоо ингээд анзаараад хахад ерөнхийдөө л тэр нөгөө 40 хэдэн оноос хоошоо ер нь бүх одоо юм тэгшиж эхэлж байгаа. Бүх жүжгүүдээ бичиж эхэлж байгаа. Тэгээд энэ үе дээр нь энэ сүүл цуусан эмэгтэй болох те энэ хань нь бол өстой тусалсан шиг тусалдаг. Тэгээд охтууд нь хоёр хүүхэдтэй болсон сүлд нь. Тэгээд энэ хоёр хүүхэд нь ч гэсэндээ аавынхаа ажлыг маш их хэрхэмлдэг. Тэгээд гол нь намдаггүй зүгээр өөрөө ингэж дуусаагүй. Эхнэр нь бол одоо нөхрийгөө маш их сайн хөгүүлж өгдөг, бичүүлдэг, ажлыг нь хүндэтгдэг. Тэгээд дээрэс нь намдаггүй зорж маш олон хүмүүс ирдэг. Одоо бидний мэдих маш том зохиолч, судлаач, одоо жүжигийн одоо зохиолч гэдэг юм, найруулагч гэдэг юм. Энэ олон мундаг хүмүүс бүгдээрээ намдаггүй гэрээр орж гарсан. Намдаггүйгаас сурсан хүмүүс байдаг. Тэгээд нөгөө хуучин цагт чинь болохоор гэр сургалт гэж байлаа л да. Одоо гэр шав гэх юм одоо тэгээд нөгөө гэрт нь ирээд яг тэр юм одоо багшаасаа одоо ингээд хичээл авдаг. Яг тэрийг эргүүлээд энэ 1950 60 70-аад оны үед гэж яхад те өөрөө дахиж гаргаж ирээд тэгээд яг ийм утга зохиолын сонирхолтой, жүжиг бичих сонирхолтой, жүжигийн зохиол бичдэг, эсвэл найруулагч ярьсан сонирхолтой ийм олсууд залуучуудыг те дөнгөж жоохон залуучуудыг 20 30 зөвлөвөл гэртээ зөвлөждөг. Тэгэл эхнэрэн гэсэндээ бөөн хүн ирсэн багтаг чадхаараа цаймагийн чанаал хоолундыг хийгээл тэр хөдөөнөөс аарц мац ирдэг. Тэгээ аарц мацаа буцалгаад өгдөг. Тэгэл нөгөө маш олон залуучууд байж байгаа. Тэгэл тэр дундаас яг хүнийг нь таньдаг. За энэ ирээдүйд тийм хүн болох юм байна. Энэ ирээдүйд ингэх юм байна. Энэ ирээдүйд яг тийм сайн найруулагч болно. Энэ нь жүжигийн зохиолч болно. Энэ нь болохоор судлаач болох ингээд хүн болгоныг ингээд ялгаагаар нь мэдсэн байдаг. Тэгэл тэр болгон руугаа чиглүүлж өгөөл заагаал яваад байдаг. Ийм хүн байж л те. Тэгээд энэ хүний гард ороос те гэр шав гэдэг энэ нэг айлын
голомтноос те очиж исэн хүүхдүүдээс нь бол маш олон мундаг төрийн шагналт бүтээлчд болон одоо алдартай найруулагч жүжигчин зохиолч төрсэн байдаг манай Монгол улсад бол. За тэгээ гавьяа шагналын хувьд болохоор 1962 оны 12 дуусарын 29-нд сайд нарын зөвлөлийн тогтоолоор цаг төрийн өрөөмөн арамаанаараа бүх найрамдах Монгол Ард улсын төрийн шагналыг хүртсэн байдаг. 69 онд 80 чулуу ой жүжигээрээ Монголын зохиолчдын эвлэлийн шагнал урлагийн гавьяа зүтгэлтэн цол тэмдэг хүртсэн. 1983 онд 72 наснда төрийн шагнал хүртсэн. За тэгээд Намдаггаан хөгшин чон улсын тууч нь 20 гаруй жил хэвлэгдэхгүй байжгаад алдар зохиолчийг ертөнцийн мөнх усыг үзүүлсний хойно олонд хүрсэн тууж юм а гэж байгаа байхгүй. Тэгээд Донорын Намдаггаа болохоор 1984 онд 73 наснда 3 дугаар сарын 11-ний өдөр өвчний улмаас одоо таалалд өгсөн байдаг. За тэгээд ийм эрхэм тэгээ яг амьдралыг нь хэрвээ зүгээр надад цаг байгаа дахиад эсвэл дараагийн дугаар гэж гаргасан бол тэр голд гараад байгаа үйл явдал нэ тэр юм чинь бас л нэг 20 дугаар зууны түүхийг бүтэн яг дайраад өнгөрцөн. Тэр хэцүү үйл болгоны одоо тийм үе хэлмэгдүүлэлтийн үе тэр лам нарын бослого одоо тэгэл дөрвөсөд энэ болгон бүх юм чинь нэг одоо уур амьсгалыг мэдэрсэн ийм хүн учраас те ярих зүйл бол маш ихтэй байсан. Тэгээ би яг өнөөдөр яг тэр өөрийнх нь хувь хүн талаас нь дөнгөж нэг 20 идэх залуу байд настаа залуу байж хахад их нэрээ алдж байгаа хоригдож байгаа тий. Тэгээд дараад нь гарч ингэ байж идэл дахиад хэлмэгдүүлэлтэн тэгээд ус төрийн гэмтэрхт ингээл тэгээд ар гэрийг хинцсэн ямар байдалтай байгаа. Тэгээд эмэгтэй хувьд гэсэн хүүхдүүдийн овгийг сольж иж хүүхдүүдийн ирээдүг өөрчилж байгаа байхгүй. Тэгээд хүүхдүүдийн ирээдүг өөрчлөө сургууль мургуулд сугадаг болгож байгаа. Ямар амар хүнд үе байсан байна. Тэгээд гарч ирээд хүнд итгэж чадахгүй бас ингээл хэцүүхэн байж байгаа тий. Бас нэг юм сайн нөхөр гэдэг юм уу тийм сайн найз нөхөд ингээд таасан учраас тэдэртэйгээ нийлээд ингээд ямар ч сан эргэж боссоор байгаад энэ хүн бол одоо нэр 20-той 20 гэсэн ч тий хоригдоогоо туулсаар агаад одоо энэ 20 дугаар зууны Монголын утга зохиолын, уран зохиолын, жүжиг театр урлагийн дээвэр нь болж чадсан ийм ирхэн байгаа юм аа. За баярлалаа. За баярлалаа. За шинжлэх ухаан таны мэдхүйн од мөндөр сүг маань үзэг сонсогч та бүхэндээ Адар нар нэвтрүүлгээ өргөлээ. Та бүхэн нэвтрүүлгээ НТV телевиз болон Од мөндөр радио 83.3 107 хос толгойноор хүлээн авсан сонслоо. Энэ удаагийн нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар MCS Coca-Cola, за мөн гайхалтай амьдралын үргэлжлэл ураатай Garden City House хотхон хамтран ажиллалаа. За ганаштай баярлалаа. За баярлалаа.